Алж юм байхгүй нөө. Байхгүй. Өнөөдөр багш нь хичээлийн дараа бодож байгаад заавал мэдсэн байх ёстой сэдвгээд түүхэн сэдв үдсэн байгаа. Тэрийг тавьчин тэрэн дээрээ одоо наа чинь нөгөө бүтэнсээ өдөр буюу 4-нд орно штэ. Тэгээд одоо энэ түүхтүүдээ нэг нэгээр нь бүтгээд энтергээд одоо энэ ер нь ингээд ажилч вэ та нарын хичээлч вэ ингээд улам хийх тусам хөгжөөл идэх юм бэл. Тэг ер нь бол нодлон модлон энэ 100 энтер ер нь хүүхдүүд дундаас нь ойлгохгүй энтер хүүхдүүд байдаггүй байсан. Одоо тэгсэн чи утасны ингээд нэг хяналтыг Монгол улс ер нь тавихгүй байснаас болоод хүүхдүүдэд утсанд их автчихээн. Тэгээд өөрөө өөрсөндөө дүн шинжилгээгээд ойлгохгүй бол дахин бич. Асуу. За ер нь ингээд бодож исэн чинь ойлгохгүй байгаа дутуу ойлгосон юм юу бэ? Тэрийг оруулж ирж байгаараа. За тэгээд энэ өнөөдөр нөгөө шинжилгээ дийш тийшээ хүүхдүүд явж байгаа бас нэг жоохон тэгтээ энэ нөгөө багангийн хичээлүүд бол нэлээд сэдвүүд нь дахин давтагдаж ордог шүү. Баганги дээр цөөхөн сэдв ордог. Тий. Тэгээд тэдэр нөгөө аюух давтагдаж ордог. Ер нь бол. За тэгвэл одоо өнөөдөр юу орох вэ гэсэн. Энэ холимог батархааг дээр дахиад нэг давтах уу? Холимог батархаа. Ээчхас батархаагаа час гэж. Давтъя. За давтахаа өөрөөр бүр зурагтаа давтъя. Эртээд бол одоо эхний мессежний хичээл орсон буюу зураггүй шахуу орсон. Тий. За тэгвэл холимог батархаа гэхээр ямар юм байх вэ гэхээр одоо бүгдээрээ зурагтаа нь үзье. За энэ баярын үе бай бүтэн сайн энэ өнөөдөр энтер бол бүгдүүд бас нөгөө ээж тэшээ яваа зам мам тэгээд зарим нь орж ирээгүй байж магадгүй. Ер нь бас тийм. Гэхдээ бүгдүүд хичээл одоо энэ өрсөлдөх чадвараа нэмэхгүй бол бүх юм IT-г юу ч байхгүй болчихсон. Тэгээд ингээд өчнөө хоног өдөр яваад ойлгоогүй байсан юмнууд нь ойлгогдоод ихэд бүр яг багштайгаа нөгөө сайн харьцаал явах хэрэгтэй. За тэгвэл 6-аас хасах нь 1 бүхэл 5-ны 1 гэж. За хасагдагч гэдэг бол 6 тий. Хасагдагч бол өмнөө байгаа том тоо. Тий. Хасагдагч. Энэ хасагч нь одоо хасагч. Тэгээ энэ ялгуур гэж гарч байгаа. Энд бол 4 бүхэл 5-ны 4 гарах юм шиг байна. Тий. За тэгвэл энийг юу яа та? Энийг бүхэл гэж тавьчих. Бас нэг харагдаж байгаа хариунуудын тоо өөр байж майхаа энэ 5. Тэгвэл 3 бүхэл 5-ны 4. Тэгээ ингээд бодож ядчихт нь утга бүхий ингээд тоонууд нь бас хоорондоо ингээд өөр утгатай тоонууд цифр нь давцаад байх хэцүү. За хасагдагч гэхээр бүгдээрээ энэ хасагдагч чинь энэ 5 байна уу бэ? 1 2 3 4 5 гэдэг. Энэ гэхдээ адилхан шүү. Би нөгөө энийг бутлах гэж байгаа учраас 1 бүхэл 5-ны 4 гээд энийг бутлах гэж байгаа учраас жоохон том тавьчих. За хасагч нь айлын. Хасагч нь 1 бүхэл 3-ны 2 буюу 5-ны 1 буюу 1 бүхэл 5-ны 1 буюу ингэж орно. За тэгээд хассан чи энэ 5-ны 1 1 2 3 4 1 2 3 4 5-ны 1. За аяа би хинээр орж ирж байгаа Мика хаагаараа. За энэ 1 бүхлээ хаслаа, 5-ны 1-ийг хаслаа. Үлдэж байгаа нь юу юм бэ гэж. Үлдэж байгаа нь энд байж байна. 3 бүхэл 5-ны 4 байж гэнэ. За 6-аар харуулсан. Тэгэхээр энд одоо бүгдээрээ 1 бүхэл 5-ны энэ 5-ны 1-ийг цуг нийлүүлж байгаа тассан шээ. Цуг ингээ хассан. За тэгэхээр бүгдээрээ эхлээд ер нь бол 6-аар харахад 5-аас 1-ийг ч хасдаг, 5-ны 1-ийг ч хасдаг буюу энэ 5-аас 1-ийг хасахаар 4 байна уу байна. Энэ 2-ыг нэгтгэхэд энэ ер нь хэдэн тоо энэ 2 тоо байсан. Хэдэн тоо болчихвэ гэсэн чинь энэ эхлээд энэ 1 тоо хасагдагч нь гэдэг ийм тоо байсан. Тэгэхээр энэ хасах 1 бүхэл 5-ны 1 гэдэг бол хэрвээ нэмэх 1 бүхэл 5-ны 1 бол энэ 1 гишүүн.
Бүхэл бодрохын төвшөнд задлах юм бол гэж байгаа хоёр гишүүн болчихж байгаа. Утга нь бол тоог зааж байгаа. Энд одоо 4 тонн 100 кг гэхэд утга нь бол хүндийг зааж байгаа нэг гишүүн. Нэгжийн төвшнөө 4 тонн дээр нэмэх нь 100 кг гэдэг ингээд солидог мөн үү? Энийг ингээд 1000 кг гэж 4000 кг үржүүлээ 4000 кг нэмэх нь 100 кг гэд килограммыг хоош нь гаргаад 4100 энэ хооронд нэмээд байгаа шүү дээ. Тэрнээс биш ингээд таамаг. Тэгвэл энэ цуг байхдаа нэг тоо мөн үү? Тэ? Энэ хүндийг илэрхийлж байгаа нэг гишүүн. Нэгжийн төвшний хувьд хоёр гишүүн болгож болдог энэ утгыг усраа тоо буюу нэмэхээр салгаж болдог тоо хэлээд байгаа. Усраа тоо гэдэг. За энэ нэмэхээр ингэж тэгвэл энэ хасах байвал яах гэж байгаа. Хасах нэг бүхэл 5-1 байвал яах гэж байгаа. Тэгвэл одоо багш нь тоогийн тоогоор тэмдгийн тэмдгээргээд 5-ыг хасах 1-ийг үржигдэх нь 5 гэж бичиж болтгоо болдог. Тэгээ хасах 1-ийг бичээд 5-ыг энэ үржиг 4 дээр нэмэх нь 1 гэж бичиж болтгоо болдог. Тэгээ энд ерөнхий ингээд нэг энэ зүгээр сөрөг нэг зүгээр нэг тооны өмнө сөрөг нэг бэйс. Энэ хасах байгаа шүү. Энэ хасах байгаа. Тэгээд энийг хувиргаж бичээд эргээд тарах тоогийн тоогоор тэмдгийн тэмдгээр 5-1-ийн 5 хасах нэмхийг хасах шүү дээ. Тэгээд 5-ыг 2 гишүүн болгоод задлж болох уу болно. Тэгээд хаалтанд харьцангуй нэг гишүүн. Тэгэнгуут нь энэ өмнө байгаа нэг чинь харьцангуй юу ерөнхий болчихж байгаа 2 тооны. Балчны орж ирсэн үү? Хасах 1-ийг 4-оор чүржүүл, хасах 1-ийг 1-ээр чүржүүл, 4-ийг час, 1-ийг час гэж байгаа. Балчны орж ирээгүй байна уу? За тэгээ одоо нөгөө архин толгоогоо мэдүүлнэ гэдэг шиг утсан толгоогоо мэдүүлж болох. За тэгвэл хасах 1 бүхэл 5-1 гэд энд байж тий. Тэгвэл энийг хасах 1-ийг үржигдэх нь 1 бүхэл 5-1 гэж задлж болох уу болно. Тоог 1-ээр үржүүлэхээр тэр тоо хэвээр хасах нэмхийн хасах. За энэ 1 тооны өмнөхөө хасах 1 байсан бол одоо энэ 1 бүхэл 5-1-ийг 2 гишүүн одоо бүхэл бодрохын төвшөнд задлах юм бол нөгөө хасах чинь ерөнхий болчих. 2 юмны одоо ерөнхий буюу хоёулынгийн хувьд ерөнхий хасах 1 буюу хасах 1-ийг 1-ээр чүржүүлнэ хасах нь 1 хасах 1-ийг 5-1-ээр чүржүүлнэ 5-1-ийг час буюу бүхлээ час бутаргаагаа час гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энийг нийлүүлээд хассан. Зургаар харахад ингээд цуг хассан тий. Ингээд нийлүүлээд ингээд хассан. За тэгэхээр энд хассан энд ингээд хассан. За тэгээд бүхлээ час бутаргаагач хас гэхэд энэ одоо 3 тоо болцсон байна гэсэн үг. Энэ ямар тоо гэхээр энд нэг тоо. Энэ тоо цифр нь дууссан хаалаа дараагийн тоо тэмдэг авч орж байгаа. 1-ийг хас 5-1 нь сөрөг тэмдэгтэй. Сөрөг тэмдэгтэй тоог нэгтгэж байгаа буюу тийм. Бүхлээ час бутаргаагач хас гэд энэ 4-өөс 1-ийг хасах биш 5-аас 1-ийг хасахаар 4 болон 4-өөс 5-1-ийг хасахаар одоо бүгдээрээ нэг задалдаг тий. Энийг 1-ийг задалтан өгч 3 гарна. Энд чинь 1-1 гэж бичиж болно тий. За бидний 3 гэдэг байгаа чи хаана байгаа юм бэ гэх юм бол энэ 3 гэдэг байгаа энд байна уу? 1 2 3 байж байгааз энэ 3 гэж. За тэгвэл задлах гээд байгаа нэг хаана байгаа юм бэ гэвэл энэ 1 байгаа. Энэ одоохондоо энэ 5-1-ийг хасааг байгаа шүү дээ. Энэ 5-1-ийг. Тий. За тэгвэл энэ 1-ийг 1-1 гэжээд энэ 5-1-ийг хасах гэж байгаа нь энд байна уу? Байна. Энэ 5-1-ийг хасах гэж байгаа энд байж. За өөр хөнгөр тавина шүү дээ. Энэ 5-1-ийг хасах гэж байгаа нь энд байна уу? Байна. За тэгвэл энийг 5-аар өргөтгөж болох уу болно? 3 дээр нэмэх нь 5-5-аас хасах нь 5-1 гэхээр болоор 3 дээр нэмэх нь 5-4 буюу энэ бидний 5-4 маань энэ рүү анхаарч ивэл юм зурхгүй шүү дээ. 5-4 энд үлдсэн гэсэн. За тэгээд энд 3 бүхэл 5-4 гэсэн ийм юм байна. Бүхлээ час бутаргаагаа час гэдэг. Тэгээ ингээд зургаар ингэж яг нөгөө нарийн бичлэлтэрээ байх юм бол тэгтээ энэ сургууль дээр бол ийм бичлэлт байхгүй л явдаг штэ. Зүгээр авчиад баахан олоо мантууд.
5-аас хасах нь 1 бүхэл 5-ны 1 гэх. Тэгээд би нэг сайт байтер байгаа тоонуудыг оруулж ирээд тэндээс юм харахад аюу хэцүү. За тэгвэл 5-аас хасах нь 1-ийг үрждэг нь 1 бүхэл 5-ны 1 гэж бичиж болох уу болно. Тоогоор үржүүл энэ сүрэг 1-ийг одоо энд бол ингээд нөгөө тоо чинь дууссан байгаа шүү дээ. Тий. Энд бол энэ эргэж хардггүй энэ ингээд тоо дууссан байгаа. Дараагийн тоо эхэлсэн. Дараагийн гишүүн эхэлсэн шинж тэмдэг бол нэмэх хасах тэмдэг аваад ороод ирвэл дараагийн гишүүн эхэлсэн. Тэгэхээр энэ хоошоо хараад энд одоохондоо энэ эрэг 5 гэж байна. Тэгээд сүрэг 1-ийг бүрждэг нь энэ тоогийн тоогоор тэмдгийн тэмдгээр ихээр тоог 1-ээр үржүүлэхээр тэр тоо аваараа хасах нэмхийн хасах мөн үү? За одоо тэгвэл энд тэнцүү 5 гэчээд нөгөө сүрэг 1 байж гэнэ үү байж. 1 бүхэл 5-ын 1 чинь 1 дээр нэмэх нь 5-ны 1 болчихж байгаа. Тэгээд энд уснаас хуурай гарахгүй юу? Энд эргээр задарцсан уу? Задарцсан. Тэгэнгუут эрэг байгаа үед бүхэл дээр нэмэх нь бутархаа гэд салхна. Тэгэнгუут энэ одоо 1 тооны өмнө хасах 1 байсан бол энэ одоо энэ доторх тоог 2 тоо болгоод задлаад бичингууд ерөнхий хасах 1 гэд одоо энд хасах 1-ийг 1-ээр ч үржүүлнэ. 1-ийг аачхас хасах 1-ийг 5-ны 1-ээр ч үржүүлнэ. 5-ны 1-ээр ч хасах гэсэн ийм юм байна. За бүхлээ час бутаргаагаа час гэж байгаа. Ингэж бодвол төрөхгүй бодогдно. Тэгэхгүй бол тэр нөгөө нэг одоо усраа тоогод тэр задлаа тавиад бичиж байгаа байдланд айгуу сэргэлэн өгдөж гэсэн тэрийг одоо мэдэхгүй орж ирээд байдаг. Хасах 1 гэж одоо энэ нөгөө уснаа суурай гаргах одоо усраа тоо энэ нэг наад жанхуу шиг гаргацсан юм. Та нар ацтаатай хүүхдүүдээс төрүүлээ сурчиж байгаа шүү. Тэгэхгүй бол одоо нөгөө та нар урд нь өглөөл яваад, орой яваад, хичээлд яваад, бөө юм болоод утаанд яваад, төвжээнд яваад, илгээ хордуулан цаг мөнгөө зарцуулаад яваад эргээд тардаг юм байхгүй. Та задрагаануудыг ердөөсөө гаргаж ирч чаддаггүй. Тэгээ эдгээр ийм эргүүд тэнийг юм өгөхөр орчтой ч гэсэн тийм л юм бэл. Ер нь тий. Тэгээ хүүхдүүд нь айгуу сэргэлэн байдаг. За тэгээд нэг хүүхэд надаас 32 дуус сургуулиудсэн. Багшаа би яавал сайн болох вэ гэсэн. Айгуу үнэн санаанаас асууж байгаа. Тэгэн уутан туршилтын хичээлийг үзүүлдэг болцсон. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд маань туршилтын хичээлийг ямар ч муу хүүхдээс нь 2-оос илүү үзэхгүй нөгөө тэгштэл бадархаа илэрхийлэн. Багш нөгөө л юм ярьж гэнэ гэд үздэг байхгүй дахин. Тэгээд нөгөө л юм яриад байгаа юм чинь урд нь хичнээн жил үзээд ойлгоогүй. Ердөөсөө зураг байхгүй. Монгол хэл зүүн төвшөнд тайлбарлаж чадаагүй. Ийм хичээл байна. Тэгээ энэ дээр багш нь яаж тайлбарлсан гэхээр энд одоо бүхлээ час бутаргаа час гэж тайлбарлсан. Гэхдээ яг нь зургаар ерөнхий байдлаар тий. Тэрийг тайлбарлахдаа хасах 1 бүхэл 5-ны 1-ийг хасах 1-ийг үрждэг нь 1 бүхэл 5-ны 1 гэд 1 бүхэл 5-ны 1-ийг нэмэхээр салхангуудаа энэ сүрэг 1 чинь хаалтны гадна ерөнхий болонгуудаа хасах 1-ийг 1-ээр ч үржүүлэх 1-ийг час 5-ны 1-ээр ч хасгасан ийм байдалтай болсон. Тэгээд иймэрхүү юмнуудыг зүгээр дуурайд биш одоо бүр ам дотроо ярьж байгаа да бодох. Тэгээ хүүхдүүд ингээд янз бүрийн балчин юм орж ирсэн үү? Янз бүрийн төвшний хүүхдүүд байдаг. Тий. Тэгээд тэр төвшний одоо та нар мэдээж бас адилхан л байгаа шүү дээ. Тэгээ баг ойлгож явал 2 3 бич. Багшаа яг энийг дахиад тайлбарлаад. Ууг нь наа чи хэрвээ утас телевизээр мансуурчл орж ирэхгүй бол уг нь яг хөө багш нь мэдээж хэрэг энийг өшөө гоё ингээ хөгжүүлж бичих нь бичнэ. Тий. За тэгээд хичээл хийж явах хэвээр энийг ингээд бичих юм бэ. Энийг энд нь оруулчвал болох юм бэ гэдэг ингээ явц дундаа л зохиод юм бэл. За тэгвэл бүхлээ час бутархаагаа час хийсэн үг гэсэн. За тэгвэл одоо холимог бутархаа нэмэх нь бол амархан болцсон тий. За тэгвэл холимог бутархааг хасъя 4 бүхэл 2-ны 1-ээс хасах нь 1 бүхэл 3-ны 1 гэдэг. Тэгэхээр энд одоо 2 гишүүн байна уу бэ? Энэ 1 гишүүн. Хасагдагч. Энэ хасагч. За хасагдагч эрэг байгаа учраас бүхэл дээр нэмэх нь бутархаа гэж тавьж болно. Хасагч нь сүрэг байгаа учраас энийг хуургаж бичнэ.
За эрэг дээр 4 дээр нэмэх нь 2-1 гэж задлж болно. Одоо энийг хувиргахад нэгийгээ ч хас 3-1 ч хасах нь гэхдээ алгасаагүй утгаар болохоор хасах нэгийг үрждэг нь нэг бүхэл 3-1 буюу гэхдээ энийг бас жоохон тий ингэж тавина. Тэгэхээр энд одоо энийг одоо ингэж гаргаж. Тэгэхээр энийг багш нь юу гэж нэрлээд байна гэхээр энэ нэмэхээр салцсан уу салцсан усан суурь гарцсан. Тэгвэл ингээд бүхэл дээр нэмэх нь бутархаа гэд бичиж болно. Нэг бүхэл 3-1 гэд нэмэхээр гарцсан бол нэг дээр нэмэх нь 3-1 гэж бичиж болно. Хэрвээ хасах нэг бүхэл 3-1 гэвэл хасах 5-ыг бичихтэй хасах 1-ийг үрждэг нь 5 гэд бичдэгтэй адилхан. Тоогийн тоогоор тэмдгийн тэмдгээр үржүүл гэсэнтэй адилхан энэ хасах 1-ийг үрждэг нь 1 бүхэл 3-1 гэд ингээд биччихээд дараа нь нэмэхээр салгасан чинь ерөнхий буюу энэ хоёр юмд хамаатай болсон хасханч 1 хасханч 3-1 гэж яриад байгаа шүү дээ. За ингэж задлж ээж наад хичээлүүдээ чи одоо яаж сэргэлэн хүүхдүүд байсан энэ төрөө тэр одоо тэр жоохон нөгөө том анги дээр нөгөө стандарт бус гээд ямар ч хэлбэр дээр очсон энэ хувиргалтаа авч явах юм бол за багш нэг буруу бичдэг буруу бичээл тэгээд төвчдгүүл юм бол яг хянамгаал бичсэн үг тэр бол одоо өөрснөө одоо анхаарамжгүй алдаа тэгэхгүй бол наа чи одоо бодоод болно. За багш нь энэ яг доор нь бич 4 дээр нэмэх нь 2-1 тий. Одоо энэ ерхий хасах нэгийг энэ хаалтан дотор байгаа нэгээрээр ч үржүүлнэ. Ерхий хасах нэгийг хаалтан дотор байгаа 3-1-ээр ч үржүүлнэ. Гэт ингэхлээр энд юу болох вэ гэхээр 4 дээр нэмэх нь 2-1 энэ чинь нэгийгээ ч хас 3-1-гээ ч хас болчих. За тэгвэл одоо энэ дөрвөн тооч нь эхлээд бүхлүүдэд ингээд эмэгтгэж болохгүй болно. Тийм. 4 хасах 1 гэд бүхлүүдээ энд аваад ирж болно. Тооны өмнөх тэмдэг тухайн тоонд хамаатай хойноо урд орсон ч тэмдэг авч явах буюу тийм. Энд эрэг 2-1 энд сөрөг 3-1 авцраад одоо бүхэл тоонуудаа энд 4 сөрөг 1 эрэг 2-1 сөрөг 3-1. Ер нь тооны дунд тэмдэг авцарт наагаагүй шүү дээ. Тоо бол цифр нь дуусаад дараагийн тоо тэмдэг ингээд дууссан гэсэн үг. Ингээд дандаа дуусаад исэн л гэсэн үг. Энэ дууслаа. Тэгээд өрдөөсөө олон гишүүд эхэлсний шинж тэмдэг гэвэл нэмэх хасах тэмдэг аваад ороод бол дараагийн гишүү хэлцээ энэ 4 гишүүн байна уу? 4 гишүүн дөрвөлээ тэмдэг авсан. Тэмдэгтэйгээл явж байвал хойноо урдаа орсон байраа сольж болно гээд одоо энд 4-өөс 1-ийг хаслаа 3 тийм. Энд бол угаасаа энийг мэднэ тийм үү? Энд 3-аар өртөх нь, энд 2-оор өртөх нь 6-ны 3 хасах нь 6-ны 2 3 бүхэл эмх нь 6-ны 1. Ингээд угсраа тоо буюу цуг бэсж нэмэхээр тавьж болдог өгтгөөнийг угсраа тоогод энэ бол хөнгөн хэлбэр буюу жоохон хүндрээд ороод ирвэл энэ энэс бага байдаг. Одоо 6-ны 1-ээс хасах 6-ны 2 ч юм. Тэгээ ойлгож ядчихт нь гівгэнт хүнд юм оруулаад ирж болохгүй. Энэ хичээлүүдийг дандаа задаргаа тайлбар нарийн гаргах хэрэгтэй. Тэгээ энэ дээр юу ярьж байгааг бол багш нь тэр нөгөө заримдаг ашиглаж болох байсан. Тэгээ дөнгөж сурж эхэлж яхад нь ингээд баахан төөрүүлээд өгөхгүй бичиглэлээ өвтлөлтөйг харуулах хэрэгтэй. За тэгвэл бүгдээрээ энэ бичиглэлийг харчи 3 бүхэл 6-ны 3 гарах уу гэдгийг одоо 6-аар харуулж үзье. За багш нь энд одоо бичгээр тавьсан байгаагаа ингээд тавьчих. Тэгээд тэр хэсгийг задлж агаад 6-аар гар. Нэрээ 3 бүхэл 6-ны 3 байна гэдэг. Тэгээд мэдээч хэрэг айгүй олон юм дээр тэгээд чадахгүй та нар өөрсдөө тэрийг бүр зурж үзэж агаад юу яаж болно. Тэгээд энэ хичээлэг бол өдөөсөө ер нь ингээд юмд одоо миний хичээл хандсан хүүхдэд бусад шинжлэх ухаанд хүртэл дандаа нэг яагаад гэдэг дээр нь үнэлж хандах хэрэгтэй. Тийм одоо кодтой одоо тийм одоо юу гэх юм мэдрэмжтэй болох хэрэгтэй. Нэг өнгөцгөн уншаад байдаг. Юу ч үлдэхгүй хамаг ингээд цагаа бараад иж болохгүй. За энд багш нь энд алдаа гаргасан байна. Та нар энийг ингэж бичээрэй. Ингэж бичэн шүү. За багш нь зүгээр нь тавина. Тэгээ яагаад ингэж бичсэн гэвэл яг доор нь ингээд одоо байгаа юмнуудыг нүүд сууж харуулахын тулд тэгсэн байгаа байхгүй юу? Тийм. За энд байж. За энд
Тэгээ аливаа юм чигээл баг багаар сайжрал одоо энэ дээр алдаа гаргачлаа. Одоо энэ хүүхдүүдээ бүртгэх хэнийг ямар сэдвээр шалах энэ төр гэдэг одоо дээтргөө багш 1 2 3-нд бол бүгдийг одоо шүүж тууж үзэж байгаа дуудаа шалгах чинь. Урд нь заа ашиг гэд ингэдэг байсан. Тэгээд одоо энэ бол арай л бас биш л болсон юм бэл. За энэ доор нь үзье ер нь тий. Энэ доор нь үзье 4 бүхэл 2-1 гэхээ бүгдээрээ энийг тавь. 4 бүхэл 2-1 гэвэл 1 бүхэл 2 бүхэл 3 бүхэл 4 бүхэл 2-1 гэд ингэж. За 2-1 гэхээр энийг бас өөхөө 6-аас та тоо авчрах чаад энэ 2-1 ингэж байгаа. За хасагч нь хэдий 3 бүхэл 1 бүхэл 3-1. Хасагч нь 1 бүхэл 3-1 гэдгээ энэ тасах гэдэг юм ер нь л. За энд 1 бүхэл 3-1 гэж байгаа. За энд ингэж хасъя да. Энд ингэж хасъя. Тэндээс нь хасахаар бас болохгүй юм. Гэтэ ер нь бас оролдож үзээд хамгийн зөвийг авна. Одоо энэ дээр оролдож одоо хичээл ер нь хичээлүүд бол яг хичээл дээр зохиож исэн хичээлүүд зөндөл байдаг. Энд 3-1. За тэгэхээр хасагдагч гэхээр аль алийг хасах гэж байгаа. 1 бүхэл 3-1 хасаа. Энийг нэгийг хаслаа. 3-1-ийг дүүцүүлээд тассан чи үлдснүүд нь аль вэ гэхээр үлдснүүд нь энд байгаа те. Энэ үлдсэн мөн үү? Тэ. Энэ үлдсэн, энэ үлдсэн, энэ үлдсэн. За тэгвэл энэ үлдсэн гэдгсэн чи эдгээр ер нь нийлээд хэд болцсон юм бэ гэдэг асуудал байгаа шүү дээ. Энэ бол 3-2 мөн үү? Энэ 2 бүхэл мөн үү? Энд 2-1 мөн үү гэсэн. За 2 дээр нэмэх нь 3-2 дээр нэмэх нь 2-1 гэсэн. За энэ 4 бүхэл 3-1-ээс энд багш нь юу яаж энд 3 яасан байна те. Энд 3 4-өөс хасах нь 1. За зүв байна. 4 дээр нэмэх нь 2-1 хасах нь 1 хасна 3 бүхэл 6-1 зөв. Тий. За тэгвэл энд 2-оор өртгөөд энд 3-аар өртгөж. Тэгэхээр 2 дээр нэмэх нь 6-4 нэмэх нь 6-3 2 дээр нэмэх нь 6-7 гэдэг бол 2 дээр нэмэх нь 1 бүхэл 6-1 гээд 3 бүхэл 6-1 зөв. За ямар ч байсан энэ зөв. Гэхдээ бас зургаар бас жоохон харж үзүүлээ. Тэ. За энэ 2 бүхэл гэдэг нь хаана байна вэ гэхээр 2 бүхэл нь энд байж шít. Энд 2 бүхэл энэ мөн үү үлдсэн байгаа. Тэ. Дараа нь 3-1 гэдэг нь 3-2 гэдэг нь энэ мөн үү? Энэ үлдсэн энэ 3-2 байж. Тэ. Дараагийн 2-1 гэдэг нь энэ байж байна байж. Энэ байж. Энэ 2-1. За тэгвэл бүхлээ одоо байлгаж агаад энэ хоёрыг нэмсэн энэ хоёрыг тий. Энэ хоёрыг нэмсэн. 6-7 болсон. 6-7 чинь 1 бүхэл 6-1 мөн үү? За тэгвэл тэрийг бас хармаар байна. 6-7. Тэгвэл энэ 6 буталцсан буюу энэ 6-4 байж байна. Энэ 6 бутлахад энд 6-3 байж. За тэгвэл энэ 6-4 нь энд ирж байна. 6 жоох хайтахан тавь. Тий. 6-3 нь энд үлдчих. Тэгээд энийг энд аваад ирэхэд за энэ 3-ыг тэгвэл авцраа л та. За ямар өнгөөр авцруул зөв юм бэ? За хар өнгөөр авцраа. Хар өнгөөр. Энд энэ 6-3-аа энд чирээд ирж байгаа байхгүй? Энд чирээд дахиад нэг энд орж. Тэгээд энэ 1 бүхэл гараад энэ 1 бүхэл болоод энэ 6-1-нд энэ 6-1 гээд энэ 2 бүхэл байна уу? 2 бүхэл энийг ийш шилжүүлсэн чинь 6-3 гэж хасчих. За энийг шилжүүлснээ яаж тэмдэглэж авцрах вэ гэхээр энийг ийш нь шилжүүлсэн буюу яаж авцармаар юм те. Энд одоо за шилжүүлснээ яаж тэмдэглэх гоё юм бэ? Энийг ч бас тэгээд за шилжүүлснээ яаж тэмдэглэх вэ? Багш нь гайхаж шүү байж байгаа. Энэ 6-3 байна те. 6-3 гэж энд шилжүүлсэн шүү. За энэ шилжүүлсээ давхраар тэмдэглэж юм уу? Тий. Давхраар тэмдэглэж. Тэгвэл давхраар
тэмдэглэнгууд энд нэг бүхэл гарч байгаа үз. Харагдаж байна уу нэг бүхэл? Энэ нэг бүхэл болчихж байгаа үстэй. Тэ? Нэг бүхэл 6-ны 1 нь энд байна гэсэн үг. Тэгвэл энэ одоо тэгтээ жоох өөр өнгөөр ямар өнгөн дээр юм бэ? Багш нь бодоод л энэ 6-ны 1 биш ээ. Цэнхэр өнгөөр тавьдаг юм уу? Энэ 6-ны 1 нь энд байж гэнэ гэсэн. За ямар ч байсан энийг тусад нь бичлээ гэхэд л 6-ны 4 дээр 6-ны 7-г биш ээ 1-ийг нэмэхэд 6-ны 3-ыг нэмэхэд 6-ны 7 буюу 1 бүхэл 6-ны 1 гэсэн ийм хариу гарах уу харна. За ямар ч байсан наад угаасаа энэ юу тэр бүхлүүдийг нэмэхэд яалтчгүй шилжүүлж нэмэхээс өөр арга байхгүй байна. Биш хасахаас өөр юу тэр нөгөө 1 бүхэл 6-ны 1-ийг тийш шилжүүлж ээж 1 бүхэл 6-ны 1 гэж харж байгаа. За ийм байж гэн. Тэгэхээр ингээд бүхлээ час бутархаагаа час гэж байгаа. Тэгээд уснаас хуурай гаргана маргана гэдэг дээр тэр одоо функцээр 6 дугаар ангид ордог шүү дээ. Одоо ихэнх нь бол 4 дугаар анги өгөх цөөхөн байгаа. Оруулахдаа за ер нь бол ингээд зарим юм дээр ойлгос нэмэгдэн зарим дээр бол одоо ойлгоод явчих хамаагүй өөрт нь амархан гэж үзээ оруулцдаг. Тэгээд яадаг вэхээр уснаас хуурай гаргана гэж яриад байгаа. Уснаас хуурай гаргах. За энэ дээр дахиад нөгөө тэгштгэл мэгштгэл дээр яриа. Уснаас хуурай гаргана. Хуурай гаргана гэдэг. За энэ дээр яадаг вэ гэхээр одоо 4-өөс хасах нь x тэнцүү 1 гэдэг ингэх юм бол 4-өөс хасах нь x тэнцүү 1 гэдэг. Энэ тэгштэглийг ботсон ч айгу за x нь яах юм болоо гэдэг ингэж байгаа байхгүй. Тий. За тэгвэл одоо би ч гэсэн одоо рефлексээр л боддог гэсэн. Энэ ийшээ хасах x чинь нэмэх x болно. Энэ нэмэх 1 чи хасах 1 явлаад ингэж байгаа байхгүй. Уг нь бол. За тэгвэл энэ чигээр нь x хасах x тэнцүү 1 хасах нь 4 гэд үзье. Энэ тэнцүүгийн хойд талд хасах 4 гэд үзье. Тэгвэл хасах x тэнцүү хасах 3 болчихж байгаа. За ийм ч тоо байна, ийм ч тоо байна. Аль нь ч гэж магадгүй. X олох гэж. За зөрүүлээд олжуулна. Ингэж олж болно. Гэхдээ тэхгүйгээр олъё гэвэл x уснаас хуурай гарах буюу хасах 1-ийг үрждэг нь x тэнцүү сөрөг 3 гэж байгаа. Тэгээ энд тоогийн тоогоор тэмдгийн тэмдгээр ихээр тоог x-ээр үржүүлэхээр тэмдгийг хасах нэмхийн хасах тоог 1-ээр үржүүлэхээр тэр тоо хэвээрээ 1-ийг тавьсан ч болно, тавиагүй ч болно. X буюу хасах x гэд эргэж хэвээр. За тэгвэл x-ийг хасах 3-ыг хасах 1 туваах буюу тоогийн тоогоор тэмдгийн тэмдгээр ихээр бас л энтэй адилхан. Тэгээд өөрийнхөө эрх шиг тохируулж эн чи одоо номд нь оруулж номхон зогсоож явахгүй л тэрийг тэгжтийн штэ гэд таамгаар хичнээн удаа явахгүй. Тэгээ одоо энэ мен чинь юун дээр айгүй хэрэг болно. Одоо тэр функц. Тэгээд ер нь хэрэг болохгүй одоо үйлдэл баг байхгүй дээ юм бол. Тэгээ хитрхи энэ одоо тоог заахад хил зүүн тал дээр ердөөс хөгжил байхгүй юу тэрийг тэгчдэг штэ тэгээд нэг нь асуулцдаг штэ. За энэ хөгжил дээр тэгэл ерөнхий хасах 1 уснаас одоо ер нь байгаа нь энэ тэгээд багш нь юу гэдэг вэ? Байгаа царай нь дүгнүүл энэ төр гэж нэг жоохон дараагийн өгүүлбэртэй бодлогонууд дээр нэлээд тийм юутай орж ирж өгүүдийг нэлээд нарийн ашиглаж ирж бодно болохоос биш энэ хичээл заах гээд одоо хөөрхөн шумуухаа шүү гэдэг ингээд нэг бахан юм заагаад иж болохгүй. За бусад энийг дуурайгаад хийгээрээ тий. За өчтөр бахан юу орсон нөгөө магадaltaй бодлого орсон. Одоо нэг юм үлдээц одоо ингэж байгаа нэг 40 сурагч хэдэн зураг солилцох вэ гэж байдгүй. Зураг солилцно гэж байдгүй. Байх нь байдаг тий. Хэдэн зураг солилцох вэ гэдэг. 40 сурагч зураг солилцох гэсэн ийм. За тэгвэл наад чи ингээд номнууд дээр байдаг. Ер нь бол ингээд аргумент нь тэр учраас одоо тэгээд 40-оос 1-ийг хасаад ингээд 40-ийг үрждэг 40-оос хасах нэг ингээд 40-ийг 30-аар үржүүлчих байхгүй юу гэдэг ингээд тэг ойлгохгүй нэг чинь. Тэг. Тогтоохгүй шүү дээ. Тэг аргумент чи юу ч гэдэг байгаа нь чөтгөр бөмбөл.
За тэгвэл энийг амархан болгохын тулд нэг сурагч хэдэн зураг авчих уу? Танай 40 сурагчтай гэвэл чи хэдэн зураг авчих уу? Өөртөө 9 зураг. Яг үнэ. 39 зураг байна уу бэ? Тэг хэдэн хүүхд зурагтай очих уу? Хэдэн сурагч зурагтай очих уу? 40. Яг үнэ. 40 сурагч гэхэд нөгөө багшийнх нь ярьдаг нэгжид доногдох хэмжигдэхүүнийг давтамжаар үржүүлнэ гэвэл за энэ хүлээн зөвшөөрч болно тий? Болно. Хүлээн зөвшөөр сэтгэл бууж гин үү? Бууж гин тий? Сурагчтай хураагдаад үржүүлсэн чи хэд вэ? Хэдэн зураг авчих нь нийт 39-ийг тооны машинд. Тооны машинаар ботсон чи хэд вэ? 39-ийг 40-оор үржүүлсэн чи 480. 560 зураг тий. Энэ 39 шүү. Тий. Тэгэхээр за энэ 1560 айтайхан бич. Энийг одоо зөвшөөрч болж гин үү? Болж гин. Нэг сурагч 39 зурагтай очих шүү. Хүүхэд болгон одоо зурагтай очих ёстой бол тэгээд тэр чинь нэгэнд нь ч үлдэхгүй бүгдээрээ бие биендээ өгөн тий. Ийм байгаа. За тэгвэл энэ ингэж байгаа. Тэгээд одоо наа чи ингээд нэг шоо энтергээд ингээд мөнгө хайсан тухайн одоо нөгөө зоосон мөнгө хэдэн удаа хаяул ямар удаа гарах вэ энтергээд одоо бидрийг багт бас үзтгэл байсан. Тэгээд тэрэн дээр ингээд ийм байна л та одоо чинь магадлалын онол гэж байна. За магадлалын онолоор та нар ингээд ер нь ингээд зоосыг буухад хоёр талтай. Тийм яг 40-с нэгийг хасч юу? Харин тий энэ ингэж бодоод би хэлж ш ном дээр ингээд идэх ингээд аргумент нь тэр учраас тэгээд тэрний яагаад би бүр тэрийг ном дээр байгаа гаргаад ирсэн ч чадна. Учир нь мэддэхгүй нэг ийм тайлбарлаад байдаг байхгүй юу? Одоо тэрэнд оролцож байгаа хүний тоо тэр аргумент нь тэд аргумент чиж юу гэж байгаа чөтгөр бүүмэд. Тэрийг жоохон монголчилж тайлбарлах хэрэгтэй. Хүмүүс мундаг байж мундаг тайлбарлах хэрэгтэй. Би одоо энэ яг нэг юун дээр байдгийг одоо магадлалын ном дээр байдаг. Энийг ингээд бол ойлгохгүй. Ингээд. Ингүүл одоо амьдрал дээр 40 сурагчтай бол өөртөө өгөхгүй юм чи 39 зураг авч очин тий нэг хүүхэд тий 40-үүлээ зурагтай очин гэхээр 1650 зөвшөөрж ин тий. Тэгээ ингээд тайлбарлчвал нэг ухаан санаанд багтахулуу гэд ингээд тайлбарлаад ороод ирсэн. Тэгээ одоо тэр багшийнх нь тайлбарлаагүй шоо одоо тэр юу энтергээд одоо тэр чинь ингээл баг багаар ингээд бодож идэл ингээд гівгэд бүгд ухаанд орж ирэхгүй шин. Ингээд тайлбарлчвал болтгийн болов гэд тайлбарлаж байгаа байдал нь өчтөрийн тэр 4 найз гар барих тэгээд ном өрхтөө зэрэгцүүлээд тоо зохиохыг заах юм бэл. Тэр тоо зохиох мод мөчрийн үлгэр бол тэр үндэ явахгүй юм байлаа тий. Тэр тоо зохиоход нэгжийн орон дээр 100-ийн орон дээр одоо 10-ийн орон дээр энтер гिचээд яг номыг хэдэн янзаар өрхүү энтер гитгэлтэй гэд харьцуулж харуул бас нэг өмшч болно. Тэрнээс биш мод мөчөр үржүүлээд ингээд яагаад байгаа нь мэддэхгүй. Энэ надад тухамсар чи хүлээж авахгүй юм авдгүй. Энэ юу болоод байгаа яагаад байгаа ингээд. Тэгээ гаргаж ирээгүй сэдв цөөхөн байгаа юу байгаа. Та нар миний өөрөө гаргаж ирсэн сэдвүүдтэй танилцж яана л гэсэн үг. Тий. Тэрнээс бүх юмаа мэддэг мундаг багш нар гэдэг ингэдэг. За байдаг бах бүх юмаа мэддэг. Тий. Одоо нэг уцартай 3 толгой гэдэг шиг шинэ үе сургуулийн одоо 11-р анги Индранэл гэж охин байсан. Тий. Багш нь 10 удаагийн улсын олимпиадад авраг. Нөгөө чи химээ олон улсын олимпиадад авраг. Би багш биш гэдэг нь уцартай 3 толгой гэдэг шиг нөгөө хоёр чи хоорондоо ойлголцохгүй. Тэгээ ээж нь би таны хүнээс сонссон юм а гэж хэлээд хүүхэд нь амар сэргэлэн. Нөгөө сэргэлэн хүүхд чинь тэгштгэл бутархаа илэрхийлж байхгүй орсон чинь дараа нь яасан холцсон бодлого заагаад байдаг. Энэ яахлаар энэ юу ч хөөс хүүхд холцсон бодлого мэдлээ зэтлэг юм яриад байгаа наач. Багш олон улсын олимпиадад химээ медальтай хүүхд ч тэгээд ээж нь тэгж байгаа.
Үгүй тэгээд ийм сэргэлэн хөлт яхахлаар хичээлээ үзэхгүйсэн нөгөө багаасаа нөгөө гаргалгаа байхгүй болохоор дургу үзээ ядаад эхэлдэг ийм аюултай байдаг юм бэл. Тэгээ одоо үзээ ядлаа гэд ирээдүгөө үзээ ядахгүйгээс гэхдээ бага ангийнхан сэргэлэн сурчдаг. За зоос хаяа. Зоос бол тоо сүлд гэсэн хоёр талтай тий. Тэгвэл зоосыг 100 удаа шитгэхэд гэж байгаа байхгүй. Энэ хоёр буюу 2-1 магталтай. За тэгээд энэ зоосыг шидэж үтсэн штэ багш нь жоохон бахта тий. 100 удаа шидсэн. Бараг л ойролцоо 50 гарна. Ер нь бол. Энд ч ойролцоо 50 гарна, энд ч ойролцоо 50 гарна. Маш ховор тохиолдолд энд 10-90 гарна. Хичнээн удаа 100 удаагийн давталтыг одоо 1000 төм удаа бодчихж тоон 10 удаа сүлдэн 100 одоо 90 удаа гарах тохиолдол баг аюу ховор. Ихэнхдээ энэ хоёр ойролцоо гарна. Тэгээд би одоо бодоход энд ингээд 47 53 ч юм уу нэг иймэрхүү л гараад идэг. Хизээч 20 удаа тоо 80 удаа сүл дээр баг бохгүй. Тэг чи нэг цөөхөн удаагийн одоо цөөн давталтаар гэсэн үг шүү дээ. Цөөн давталтаар буюу нөгөө юрдийн байдлаар. Тэгээд энэ магтлын онол монлыг тооцоолохдоо тий. Одоо жишээ нь та нарт аз тарах магадлал гэж байна. Аз тарах. Бэлтчихсэн байвал нөгөө аз тарах бэлдсэн байх юм бол аз тараад дээшээ гарч. Бэлдээгүй байвал аз байхгүй шүү дээ. Тий. Юу ч бэлдээгүй байгаад байвал аз тарахгүй. Аз өрдөөсөө байхгүй. Тэгээ аз гэдэг чинь бэлдсэн байгаа байдал дээр одоо та нар ингээд хэл сураад ингээд юу юм бэ лээ дээ. Хүн ямар нэгэн байдлаар заавал юм хийх гэдэг. Утас үзээд байвал үзээл. Хичээлээ хийгээд байвал хийгээл. Ашигтай юм хийчихлээ. Ашигтай юм аа. За тэгээд энэ зоос хаялаа гэхэд ийм магадaltaй байдаг. Одоо жишээ нь одоо ямаа үхэр тэмээ хонь гэдэг ингэж байна. Тэмээ хонь. За ингээд энэ одоо шагаа хаяхад ямаа одоо буух магадлал 4-1. Энч 4-1, энч 4-4 талтай шүү дээ. 4-1. Гэтэ айгүй олон тохиолдолд бас энэ хоёр буудаг л та нөгөө хавтгай талбай малбай хэмжээгээр. Гэтэ тэрийг үл тооцоо зүгээр юрдийн байгаа байдлаар бол шагааг хаяхад ямаа буух магадлал хэд вэ гэхээр 4-1. Тий. За шоо гэж шоо 6 нүхтэй мөн үү? Тэгш тоогоор ихээр тэгш тоо гэдэг чинь 2 4 6 байдаг. 3 ширхэг гэсэн үг шүү дээ. 6-аас 3 буух магадлал буюу 2-1 магадлал байна. Тэгээ шоог хаяа дээ 6 удаа хай. 6-ны 3-д нь тэгштөө байх магадaltaй. 6-ны нөгөө 3-д нь сондгоо таах магадaltaй буюу дандаа 2-1 гэх мэтчлэн иймэрхүү байдаг. Тэгээ энэ юун дээр айгүй сайн үнэвшиж болдог жишээ бол энэ байгаа. Оос хүлт хоёрыг ингэ ойролцоо. За анги руу юу оруулахгүй те? Анги руу чимээ оруулахгүй мэдрэмжтэй соёлтой хандна гэсэн юм байна. За ямар ч байсан 40 сурагчийг ингэсэн. Тэгээ ер нь магадлалыг юун дээр бодож тооцоолт тэр магадлалын онол монол гэдэг юм гаргаж ирсэн бэ гэх юм бол ер нь яг амьдрал тийм л одоо юу байдаг. Одоо зоос хаялаа гэхэд хизээш дандаа зоос нь гараад сүлд нь гарахгүй юм гэдэг байдаггүй. Байдгийг ер нь бол. Тэгэхдээ магадлалаа нэмэх ирээдүйд баян болох магадлал. Одоо тэгээд яг орчин үеийн цагаар шүү дээ ярихад тий. Одоо тэгэл нөгөө баян тансаг байх магадлал бэлтгэх. Тэр нь хичээл хийгээд хөвшчих юм бол ингэ тий. Тэгээ одоо утас үзээд байвал энэ нэг таксинд цуусан. Ядуу айлын хүмүүс айгүй хөтс үзнэ. Ядуу айлын хүмүүс ээж нь айгүй хүмүүрн хэрүүлэх. Тэгсэн чи хятадд яадаг гэсэн чинь нийгмийн шүлжээнд нийтийн газар ээж нь 3 удаа хэрүүл хийсэн байхад тэмдэглэст хүүхдийн төрийн ажилд олигтой ажилд авдаг тэмдэглэст энэ олигтой хүүхд төрөхгүй гэж үздэг гэж аймаар уу. Тэгээд тэр олон хідэн тэр бум хүний чинь тийм одоо хуулиар зохицуулж явна уу гэхээс биш одоо гоё шүү дээ. Ер нь хятад очсон хүмүүс гоё байна гэж л ирдэг. Ер нь гоё хөгжилтэй гоё байна гэж хүүхдүүд нь байнга хичээлээ хийдэг.
Манай би одоо анх ингээл хүүхд хичээл заадаг байсан. Манай хүүхд ирэл ээж ястай хятад хүүхд бол байнга хичээл хийчихэд Монгол хүүхдүүд утсаа ухаад байна. Таныг лагл гэдэг юм байл шүү дээ. Ингээ хичээл заагаад оруулаад ирсэн. Нэг харсан чи тэр чи 20 хэдэн онд ингээ нийт хичээл заах болсон. Тэгээд чаддаг юмнасаа заагаад яваад байсан хөгжүүлсээр байгаад одоо надад хөгжүүлээгүй цөөхөн сэдв байгаа. Тэрэн дээр бас ингээд төвлөрч байгаад одоо өөрөө зохиож гаргана ухаас шүү дээ. Ном дээрээс хараад бүр учир нь олохгүй. Тэр бол эрүүл ухаанаар учир нь олохгүй юм билээ. За юм байж. За тэгвэл энэ дээр энэ саяны гол сэдв байсан бол энэ байсан уу байсан? Энэ байсан уу байсан? Энэ гол сэдв. Тэгээд энийг ингээд өөрөө ярьж одоо чинь танаа ингээ хийдэг хөхтэй. Тэг тэрэн дээрээ төсөөлөд ингээд нэг авчин. Гэхдээ ер нь баг мартагддгүй юм дөө. Гэхдээ мартагдах юм байдаг юм билээ. Манай найз зөв хичээл заалгаж байсан 8 дугаар анги дээр. Гайгүйс. 9 дугаар анги дээр утсан чи байхгүй. Чи яахлаараа мэддэг юм а мэддэггүй болсон гэсэн чинь утсанд нь ингээд ухаан ичиг шингэцсэн. Тэгээ манай гэрт авчирч хонуулна гэж үгүй гэсэн. Энэ өөрөөгөө хянах чадваргүй болсон хүн надад ямар унтчих аюул авчруулах. Чи өөрөөс нь үл хамаарцсан гэж тархины гацалт үйж штт. Үгүй л гэсэн. Тэгсэн чи ээж нь аав нь юм оюулаад бүр аргаа бараад утсаас хол байлгана гэх. Тэгээ яах вэ ээж аав нь олигтой ч юм боловсралтай биш. Тэгээд нэг жоохон сургууль дээр гайгүй яваад идэх юм билээ. Тэгэхээр сая манай ангийнх ингээд хаяад уулзсан шүү дээ. Тэр мундаг ингээд багтаа хичээл айгүй сайдаг хүмүүс бол айгүй мундаг болцсон байлээ. Тэр нь бол. Өнөө утас утсан ч гэсэн өгн чат GPT-гээ тэр AI-аас ганц мэдгүй юмудаа ингээ асуувал яах вэ? Тийм байлээ. Ялангуяа одоо ингээ холимог бутархаа энэ төр гэдэг ингээ тийм үү. Бодчихэд л тэндээсээ хариугаа харчих, өөрийгөө хариугаа тулах. Яг доторх задаргаа нарийн гарч ирдэггүй юм бэл. Доторх задаргаа нь бүр яаж ч байсан нарийн гарч ирэхгүй л. Гарч ирдэг бол тэндээсээ хараад явчих шít. Тэгвэл багш ингээ нэг даадгойц бүх юмудаа хийчихэд ганц мэдгүй юмудаа ингээ чааж битгээс ингээ асуувал яах вэ? Асуусан чинь тэгээ ойлгогдож гарч ирж гэнэ үү? Бас хүүхдүүд байгаа да. Тэгэж асуусан чинь ойлгогдож гарч ирж байгаа байна уу? Байжсэн надад ганц удаа. Багшаа бас багшаа. Энэ чааж битгээс шаардлагатай боддог байхгүй юу? Чинээс бодоод хараад идэм бит. Тэг боддгийн гэхдээ ийм тайлбар гарч ирдэггүй. Тэгээд нэг баахан тэгвэл ингээд нөгөө нэг уламжилт юм боддог байхгүй. Яах вэ? Гэхдээ тэрнээс чинь бас хариуг нь харан тулган тийм байдаг байх. Яг нарийн задаргаа юм байдаг юм бил. Нарийн задаргаатай юм байхгүй. Заримдаа ч худлаа бодно. Тэр нөгөө тэмдэг мэмдгээ алдуурч орж ирсэн үү? Би нэг ганц нэг удаа хандаж үзсэн. Чат GPT дээр. Надад мэдэхгүй юм байдаг шүү дээ. Тэгэнгүүт би тэндээс бас санаа авч жагаад тэртээ тэргүй хүн болгон бүх юмыг мэдэх аль байхгүй. Тэр тусмаа над чиг ингээд олон жилийн туршлахгүй. Би зүгээр өөрийнхөө ингээд авьяас өгдлөөр яваад байгаа. Тэрнээс биш. Одоо та нарын мундаг багш нар чинь одоо ингээд хасгыг нэмэх болгочихоо юм чинь дөрөв тим гэд ингээд заагаад байл би заах ямар хэрэгтэй. Тэгвэл та нар надаар одоо заалахгүй тэр чинь айл нөгөө дөрөвдүгээр анги мангтай эхний 7 хоногт тэрийг сурцсан л байгаа шүү дээ. Ер нь бол та нар ингээ итгэхийн цагийн дотор туршилтын хичээл аваад дахиж тэрийг харахгүй над чи ойлгоцсон юм чи гэдэг ингээд. Тэгээ нарийн тайлбар ердөөсөө байхгүй байхгүй. Одоо жишээ нь ингээд саяны 40 хүн зураг солилцсон гэхэд л ийм тайлбар байхгүй байхгүй. Ингээд нэг их үсрээл одоо аргумент нь тэр учраас тэрийг нэг нь хасаад тэрний хэрэгмөр үжүүлээд гарчдаг байхгүй юу гэд 1560 гэл ойлгохгүй шүү дээ. Ингээд харчих юм бол эн чинь бас нэг сурагч болох нь тийм зураг тэгээ нийт ингээд нэгжид оногдох хэмжигдэхгүй энэ төргээд. Ингээд нэгжтэй бодлого байхгүй баахан шууд ихтэй тэгштэл тавиал бодсон шүү дээ ер нь бол. Тэгэхээр яг хөө тэнд бодож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ анхдагч танилцуулга хүүхдэд хүлээж одоо авах байдлаар танилцуулга гэдэг бол айгүй нарийн юм. Та нар ногоо тариад үзээр ингээ хатсан хөрсөн дээр ингээд үер орох юм бол тэгээд тэр ногоо ч урсаа талах болчихно. Ногоогоо хөрсөө сэрэгзүүлж байгаа зөөлхөө бороо ороод шингээгүүд нөгөө ногоо чи ингээд ургаад гараад ирэхтэй адилхан байхгүй юм хүүхдийн сургалтын процессод. Тэгээд одоо том ангид орох тусам ингээд ойлгомжгүй юм орж ирээд хичээлээ үзээ хатцсан. Тоо гэхээр юу яасан цахим хичээл гэж байгаа байхгүй. Гэхдээ тэгээд цахим биш байгаад өөдөөс чинь нэг багш харцаагаад заагаад тайлбарыг гараад ирж бол чадахгүй.
Тэгээ одоо энэ дээр явахтай ингээд одоо багш нь түүрээ илэрхийлэх ингээд хүснэгт авч явж гэн янз бүрийн үг оруулж гэн ойлгуулах гэж үзэж гэн удмын чанар л та. Одоо Монголын хамгийн том зохиолч орчуулагч манай одоо эмийг ах үйд. Тэрний юм яваад идэх юм байлээ. Тэгээ тэрийг мэдэхгүй шүү дээ бид нар чинь сүүлд л мэдчих. Тэгээд мэдэхгүй одоо Оросд байгаа хамаатнууд хүртэл ингээд сурцсан хүмүүс нь 3-4 хэлтэй байж шүү дээ. Тэгээ Монголд Оросд амьдрахгүй юу Солонгос молонгос тэгээд нэг Австрал багш игээд. Тэгээд тэд нар чинь одоо $5,000 цалингаа голж штэ хятадд. Тэ? $5,000 гэдэг чинь 15 сая. Дээд сургуулийн багш $5,000 цалин голж байгаа. Тэгээд одоо гадаадд явна Шведэд манай ээжийн дүү хүүхэд байдаг. Тэгээд тэнд чинь одоо нэг хэл тоо хоёрондоо сайн байхгүй юу? Та нарт одоо хэл тоорондоо сайн байв. Шведэд байгаа хүүхнүүд ингээд хоккейчин буюу нэгээс ихэнх л одоо шал угаас шүү дээ. Тэсний мань хүн хэлэндээ сайн, тоондоо сайн, тэгээд мань үтэг бол царай зүс сайхан залуу хүн. Яг нөгөө гадаадынхан шиг дэлгүүрээ ингээд дэлгүүрт ажилтдаг. Айгүй өндөр цалин авдаг. За тэгээ яасан гэсэн чи хэдэн жил ажиллаж жагаад одоо 5 жил сурна гэж байгаа. Чивэд чинь нөгөө юугүй байдаг юм бэ? Төлбөргүй байдаг юм сургалт. Тэгээ 5 жил ямар ч үсэн амьдрах мөнгө хийчихсэн. 5 жил сураад дараагийн цалин гэсэн 40 сая гэлээ юу гэлээ? Дээд сургууль төгссөний дараа 30-40 саяын цалинтай гэсэн шүү дээ. Амар уу. Гэтэ Европ юу болж байгааг мэдэхгүй. Тэгээ ямар ч байсан энэ нөгөө хилээ сурцсан, тоогоо сурцсан байл тэнд нэг аз тарах боломжн дээр яваад очичоод тэрийг одоо ингээд юу яаж шүү дээ. Ашиглаж шүү дээ. Та нарын хувьд бол ихэнх хүүхдүүдийн хувьд бол ямар аз тарах вэ гэхээр үндсэн мэрэгчлээ эзэмшин уулуурхаа юу гэдэг энэ дээр юу гэдэг. Тэгээ IT-г давхар мэрэгчлээ байж 6-аас 8, 10 саяын цалин руу очно л гэсэн үг. Тэгэхээр тэрийг бодоод ер нь анханасаа тэгтээ тарих цэвэрхэн ядрахгүй ээжиж хичээл хүлээж аван. За 7:40-д ороод ирээрэй. 7:40 мөн тий. Tiens, propre. Hey, tiens!向帝国开战，向法兰西国开战，向美利坚国开战。 Мэдрэмжтэй соёл иргэн тойрондоо дандаа нийцтэй. Энэ ингээд бити юм зуралтай. Нүдэ амраа гэдэг чи юм зураад тах. Тэгвэл тархин чинь зөндөө юм орж ин зөндөө мөнгөтэй болно гэдээ одоо тийг орчин үеийн хэлээр тэгж яриа да. Сайхан амар.
нүдээ амраа хөөе. Нүдээ амраа өөр юм хий. Сэрүүлэг 50. 39-ээс сэрүүлэг 50. Тархич нь муу ажиллана шүү дээ. Юм хүлээж авахгүй. Багшаа. Минут өтөөд энэ 15 минут нь зөндөө юм амжилттай шүү дээ. За 5 минут энэ. Окей.
За. Энэ ингээд зурсан ч гэсэн гоё юм зурлаа. Зурсан ч гэсэн гоё юм зур. Ямар ч ашиггүй юм ардаас нь тархилгоонд нь ухад ишиг шингэж ердөөсөө та нарыг гоё байхын тулд яг хөхөр 21-31 мэг хараа. Ном уншихгүй бол тархинд муу юм орж ирнэ гэд 21 мэг хараа. 21 мэг хараа. Ном уншихгүй бол хог дээр гарддаг юм а. Хөг болох нь тийм байна. Ном уншаа гэд ном аваа. Хүмүүс мөнгө өгөөсөө заавал ном аа. Нэг ном аа. Тэгээд дахиад тэр чинь нэг уншин, дахин уншин. Ном уншихгүй бол бүр ердөөсөө одоо яг энэ цаг үеийн бүр зүр хог дээр шууд гарах юм бэл. Нодлог багш дээр нэг хүүхэд 8 хоног туслах гэж ирсэн нэг уршаа явах гэж юмд. Тэг би юм туслуулаагүй шүү дээ. Нөгөө өрөөнд төгжиж жагаад 3 ном 8 хоногт 3 ном уншуулад явуулсан. Ойр зургийг ганц хоод хийлгүүлээл нэг шүүс шахуулаад. Ном уншихгүй бол тэгэл тархин дотор хог дээр гарсан хүмүүсийн чинь дарваас өмд хүмүүс нь ингээд чирэгдсэн ингээд годомжоор ингээд баас шис чирцэн өмд хүмүүс нь энэ одоо ихцэн тэнэг хүмүүс ихцэн тэнэг хүмүүс юм шулмас хүмүүс шиг тэнэг хүмүүс ингээд одоо урал муруулаа ингээд бүр харах царины угаасаа ингээд чи бас хүн чанарыг ингээд орчуулад тавьж байгаа угаасаа бүр харах царины юм. Тэгээд тэднийг өвдөд бодно шүү дээ. Өвдөөсөө л одоо үе найз нөхөд энэ ном уншаагүй хүн л тийм болчиход идэв бэл. Ном уншаагүй хүн их цантаа. Хичээлээ идэх хүн их цантаа. Тэг хүнээ байж штэ. Эн чинь нэгдүгээрт хүн чанарын асуудал. Хоёрдугаарт нь эрүүл мэндийн асуудал. Гуравт нь боловсрал байдаг болохоор бас багш нь ингээд яриад идэх юм. Хүн талаас нь санаа зовоод. Тэгэхээр өрдөөсөө ном унш гэдэг байгаа чинь одоо өөрийн мэдлгүй хүнээ байх гэдэг энэ цаг үед бол ном та нарыг аварнаа. Шинжлэлээр заавал ном уншаа. Ном бэлгэлж өөртөө ингээд. Тэгээ манай бас нэг ээжинд өгөхөд ачин ээжинд өгөх сар болгон ингээд цалин болгоноосоо ном авч өгд. Тэгээ яасан сая 18 наснда тэр гашуун кофе гэдэг ном бичсэн. Гашуун кофе 18 настай биччихсэн шүү дээ. Тэгээ одоо тэр юуны мөнгө гэхээр байнга мөнгө орж ирсэн. Нэгэн зохиолын мөнгө шүү дээ. Тэгээ тэр зохиолынхоо мөнгөөр яттад сургууль сурчээ. Тэгээ багаасаа юм ингээд уншаад сурцсан хүн тархин хурдтай ажилтдаг. Хүүхдүүд 5 хоног сурж байгаа юмыг 1 хоног сурж ийн гэж шүү 1 хоногт. Тэ хэл сурж байгаа байхгүй. Тэг манайхан яг ер нь жоохон хэлмэл хурдан сурдаг л да. Гэтэл тэрийг хөгжүүлээгүй бол айгүй аюултай. Тэгэхээр та нарыг бүр ном уншаад өгөөч гэд гуугаад байгаа чинь нарийн учиртай шүү. За одоо энэ дээр энэ нэг өгүүлбэртэй бодлого байна. Хамгийн доор буул одоо энэ дахиад буулгая. Тэ. Энэ дээр ингэж буулгая. За энэ өгүүлбэртэй бодлогон дээр тэ. За 364-ийг 3 тоогны нийлбэрний энэ за энийг өөрснөө бодчих та нар. За яг бодвол бодъё. Хүнд хөнгөө холиод бодно 364. За 3 тоо байсан уу байсан. Энэ мен дээр бол удаж мадаал ингээд юу атахгүй ш нэг тоо мод харуулаад ингээд хасах нэмэх болгочихоо гэл эндээс нэг хасчихгүй юу гэд ингээд толгой манараад ах юм өрдөөсөө байх. За 3 тооны нийлбэр мөн байна уу бэ? Тэгээд нэгдүгээр тоо нь ямар байсан бэ гэхээр хамгийн их 2 оронтой тоо гэхээр 99-тэй. Тий. Тэдгээр хамгийн их 2 оронтой тоо 99-өө нэгдүгээр тоо. Харин 2 ба 2 дахь тоо 3 дахьаас 2 дахин их буюу энэ их юу лээ? 3 дахьаас 2 дахин их 3 дахь нь их эсвэл энэ 2 их гэсэн үг байхгүй. Эдрийг нэмсэн чинь 573 537 юу. Тий. Ийм байна л гэсэн юм ярьж байгаа. За тэгвэл энэ өгүүлэмж нь энэ хамгийн их 2 оронтой тоо мөн үү? Тий. За тэгэхээр дараагийнх нь 2 дахь нь 3 дахьаас 2 дахин их мөн үү? За тэгвэл энэ чинь 99 дээр нэмэх нь 3x тэнцүү 537-од одоо энийг хинж чадна тий. 537-оос 99-ийг хасцсан 3x тэнцүү 537-оос хасах нь 99 тэгэхээр 438 38 тий. За тэгээд 438 3 хувааж болж гин үү болж байна. 146 юу? 46. Тэгээ энэ дээр яг ингээд яхад 3 хуваагдах тооны шинж хийчих.
146 3 хуваагдах уу гэж асууж байгаа байхгүй юу? Тэгсэн чи энэ ингэдэг юм биш үү? Цифруудын нийлбэр 3 хуваагдвал тэр тоо 3 хуваагддаг. Биш ээ 4 3 8 тий? 4 3 8. 4 3 8. 4 дээр 3-ыг нэмээд 8-ыг нэмчүүл 15. 15 нь 3 хуваагдчихвэл тэр тоо 3 хуваагдана. Тэгвэл энэний байрыг солиод бичсэн ч 3 хуваагдах юм биш тий? Тэгээ энийг шалгаад үзээрэй. Тэгээ тооны хуваагдах шинж гэдэг нь одоо орж ийн орж ийн. Цифруудын нийлбэрийг 3 хуваагаад тэр тоо 3 хуваагдвал гээд энэ баталж маталж болно тэр нэлээд жоохон дараагийн төвшний асуудал. Тэгвэл энэ тоо 3 хуваагдахыг асуучвал энэ цифруудыг нэмж үзлээ. 15 15 3 хуваагдчихвал 3 хуваагдана гээд. За энэ 99 байсан уу байсан 2-ыг үржих нь 146 энэ 146 мөн үү? 2-ыг үржих нь 146 гэхээр 292 энэ 146 мөн үү? Нийлээд 537 мөн үү? За энэ мен дээр бол цаг нэг их удаан авахгүй. За тэгээд энэ за энийг юун дээр тавьчих. Гүрв дээр тавьчих. За хүү одоо насны бодлого гэдэг ингээд байна. Тэгээд насны бодлого гэдэг ер нь бодлогоодыг ботох нь боддгийн ингээд нэг баахан тоонууд тавьж хин ч гэсэн бодоод тах шиг байгаа. Гэхдээ тэр ингээд арай хурдан хүргэх тэр ер нь ингээд тийм юу хүнд ингээд хурдан харагдах арга барил энэ төр гэж бас байх хэрэгтэй юм бэл. Тэгээ энэ гурван хүний нээлбэр нас яригдж байна. Чинь хүү охин эцэг гурван нас гэж. За энийг тэгвэл ийм босоо байрлаад бичвэл зүгээр юм уу гэж хардаг. Тэ? Хүү охин эцэг гурван. Хүү охин эцэг гэж. За энэ дээр хүү охин их чинь гэхээр энэ их чинь энэ аав нь энэ эрэгтэй дүү гэсэн ийм юм яригдж. За тэгэхээр их чинь дүүгээсээ 3 дахь их. Дүүний x бол их чинь 3x. Эцэг нь хүүгээс 7 дахь ихээр 7x мөн үү? Тэгээд энэ нийлбэр x нь болохоор 11x мөн үү? Нийлээд 55 гэхлээр x тэнцүү 5 гээд тий. За тэгвэл дүү нь 5 настай юм байна. Их чинь 15 настай юм байна. Энэ 35 настай юм байна. Буюу эдгээр нийлээд 55 болж байна. Ингээл тавьчих шээ тий. За энэ бол хитрхийн амархан бодлого. За дараагийн бодлого бол жоохон хүнд бодлого ялцчихгүй. За тэр энэ 3 дугаар ангийн ном дээр байгаад байгаа байхгүй хамгийн амар нь тий. Тэр нэг шинэ эхлэлгээ сургуулийн их жаргалгч ямар ч утгагүй бахан өгдөл энэ төр үздэг гоё ингээ хөгжүүлэх бодлого байдгүй. Энэ тэргээд ярьж ирсэн шүү. За тэгээ хөгжүүлж болно. Тэгээ хөгжүүлэх гэхээр хөгжиж орж өгөхгүй тайлбар байвал яваад газар үгүй гэдэг иймтэй адилхан. За тэгвэл багшны энийг яавал ингээд одоо ойлгуулчих юм болоо гэж бодоод зохиож гаргахгүй гаргана. 366. За 2 савнд бүгд 140 литр ус байсан буюу одоо багшийнх нь нөгөө төр илэрхийлнэ гэдэг алдартай зохиол байна уу вэ? За төр илэрхийл энд шалгаж орж ирнэ. За энд бол хичээл одоо бодлого эхэлж байгаа. 2 савнд нийлээд 140 литр ус байсан уу байсан. Тэгээ энд үйлдэл хийсэн үү хийсэн. Тэгээд наадах чинь бодох гээд ингээ уцар мэддэхгүй баахан юм нэмж хасаад хэрчим зараад тэгдэг байхгүй юу гэдээ харч ойлгохгүй. За тэгвэл энэ нэгдүгээр өгүүлэмж нь ер нь бол төр илэрхийлсэн байдал нь бол x y гэдэг гэж төр илэрхийлэх нь 2 савнд энэ нэгдүгээр сав 2 дугаар сав. За 2 савнд нийлээд 140 гэж байгаа тий. Тэгвэл x-ийг y-гээр илэрхийлэгвэл 140-ээс хасах нь y буюу x энтэй тэнцүү юм чинь x-тэй тэнцүү 140-өөс хасах нь y-ийг энд авид ирчих. За тэгвэл нэгдүгээр өгүүлэмжийн дараа гэдэг ингэсэн 140-өөс хасах нь y гэдэг авид ирсэн. Тэгээ энийг гаргаж ирэхэд нэг хэл дээр ирж байгаа. Тэгээ энэ дээр одоо миний санахаар манай хамаатнууд хойноос ирсэн бүрээд тэгээ яасан. Такси нэж болоостой солонгосоор ирсэн. Манай хүүхдүүд нь хоорондоо англиар ирсэн.
би амаатнуудаа орсоор ярьсан. Тэр санаанд орж ирдэг буюу нэг хил дээр асуудал тавьж тэгштгэл бичих гэдэг. За тэгсэн чи энд үйлдэл хийсэн үү? Хийсэн. Тэ. Энэ юу бити бичлээ. Та нар энэ дээр ямар шаардлагагүй энэ хичээл үзээд байгаа мó зүгээр ээж аавынхаа мөнгийг дэмий өрөөд энэ чи мөнгө үрж байгаа шүү. Ирээдүгээ баллаж байгаа ш та нар. Тэрийг мэдж байгаа юу? Бүр нэг юм. Ямар ч цаг үн цэнэгүй өнгөрөх юм бол та нарыг ирээдүй чи үн цэн өгөхгүй. Цагаа үн цэнэгүй өнгөрөх юм бол над ирээдүй чи дээрээс зүү тогтол хараа сууж байгаа ш. За 1-р савнаас 26-ыг авсан. 2-р савнаас 60 литр ус авсан. За одоо энд эмхтгэж бичнэ. Тэгэхгүй л ингээд тоонууд байгаад ч болохгүй. 140-өөс 26 хасгаар 114 мөн үү? Мөн байх тийм. За тэгсэн чи энэ хоёр тэнцүү гэж ярьсан. Тэнцүү гэж ярьсан бол шууд тэнцүүгээл бичих байсан. Тэгээ энэ чи харьцангуй нэг гişүн. Гэтэ энийг тэнцүү гэж яриаг байхгүй. 1-р 2 дахин их үлдсэн буюу энд 500 үлдсэн бол энд 250 үлдсэн гэсэн үг байхгүй. Одоо жишиж ярьж байгаа шүү дээ. Энэ бол жишиж одоо хаана тэнцүүгийн тэмдэг тавих вэ? Одоо нэг хоёроор үржүүлэх вэ гэж. Тэгэхээр багш нь энэ дээр ингээд нэг энэ хоёр янзаар ярьдаг. Тог. Одоо жишээ нь энд ингээд тоо байж гэнэ үү байж. Энд 5 10 гэж тоо байж гэнэ үү байж. Энэ хоёр дахин их байгаа байхгүй юу? Их байгаа. Энэ байгаа байдал гэдэг шиг энэ. Тэ. За тэгвэл 5 10 гэж юм. Дүгнэхийн тулд 2 дахин тэнцвүүлэхийн тулд 2 дахин багыг 2-оор үржүүлж өргөдөж одоо нэг баг юм чи үржүүлж өгчээ тэнцүү тэмдэг тавих буюу энийг дүгнэх гэж яриад. Дүгнэх буюу тэнцвүүлэхдээ 2 дахин багыг 2-оор үржүүлчихвэл тэнцүү гарах гэдэг. Тэгвэл байгаа нь л энэ гэдэг бол энэ 2-р том 1-р хийсээ 2 дахин их. Одоо байгаа царай л энэ гэж ярьдаг шүү. Тэгвэл энэ 2 дахин их. Дүгнэх гэх юм бол 2 дахин багыгаа үржүүлж дүгнэх буюу энийг 2-оор үржүүлвэл тэнцүү тэмдэг гарна гэдэгтэй адилхан энийг 2-оор үржүүлчих байгаа. За энэ 2-оор үржүүлэх нь зүг байна уу? Үйлбэрээ бас уншина, тий. 1-р 2-р одоо эндээс 2 дахин их ус үлдсэн юм чи энэ 2 дахин бага юм чинь үржүүлж өгч. Тэгээд нэг нэлээ ингээд бүр өчнөө явж сурсан хүүхдүүд нэг жоох юм сураад идэг. Гэхдээ бас үүнээс цааш газар үгүй юу л юм бэлээ. Сураад зэрэг байх. Хэцүү бид нар одоо Монгол тэмдэглэл дээр сая хүүхд оруулж ирдэг. Би үнэгүй тестэлч гэж байгаа л одоо тийш мэдчих авчих шээ. Гэхдээ тэр одоо миний заагаад байдаг холцсон бодлого байдгүй юм бэл. За байгаа царай гэж. Энэ 2 дахь. Дүгнэх юм бол үржүүлж өгвөл тэнцэх буюу энэ чинь харьцангуй нэг гишүүн хаалтан дотор байгаа буюу одоо энэ тэгштгэлээ ботход бидний Y гарах уу гарна. За энэ тэгштгэлээ авцраа ботчих. За тэгвэл энэ тэгштгэлээ авцраад ботчих юм болоо тий 114-өөс хасах нь Y тэнцүү 2 Y-ээс хасах нь 60 тий 114-өөс хасах нь Y 2Y энэ чинь ер нь 2-ыг үржих нь хасах 60 буюу хасах 120 тий. За тэгвэл энд юу 114 дээрээ 121 чи 2Y дээрээ 1Y гэж. Энд 3Y мөн ингээд 324 114 дээр 120-ыг нэмэхээр 234 юм байна тий. 234. За Y нь хэд болчих? Хэд болчихно? Y нь хэд болчих? 78. За Y нь 78 болчих тий. X-ийг нь олж болох уу? X тэнцүү 140-өөс 78-ыг хассан. X нь хэд вэ?
Энэ ард хүүхдүүд дахинд нь юм орж ирж байгаа тэгээд дахин цохид ирээдүг нь бадлахгүй шүү нөхтөө. Би та нарт одоо би их заах ингээд манай их чи хүүхд тэгдэг байсан ингээ өнгөрч яриаггүй шүү дээ. Одоо тэгээд өнгөрсөн байсан чи юу нэ одоо өнгөрч ярьж байгаа юм биш. Би сайхаж би та нарыг тийм байгаасаа л гэж ярьж байна. Юунд тусгаарлж ээж бусдаас ингээд хүндий байж ээж одоо хажууд нь чимээ шууган байхгүй байж чичээл ойлгодог гэж. За тэгвэл багш нь энд шалгах мөрөө авч яваад байгаа тий энд тий. За нэгдүгээр өгүүлэмжээ шалгахчээ. Хоёрдугаар өгүүлэмж нь одоо юу вэ л да. Тэг хоёрдугаар өгүүлэмж нь энэ байсан баха тий. За ямар ч нэгдүгээр өгүүлэмж. Хоёр нийлээд 140 байна уу гэдгээ үзнэ. Нэгдүгээр савнд 62 байсан. Хоёрдугаар савнд 78 байсан. Нэрнгээсээ 140 байж гинөө. Байж байгаа үз. Энэ хоёрыг нэмэхээр 140 үстэй. Аха. За тэгвэл хоёрдугаар өгүүлэмж нь дэс нь хэдийг хасчлаа? 26-ыг хассан тий? 26-ыг хассан. Эндээс нь 60-ыг хассан. Энд 36, энд 18. Нэрнгээсээ 2 дахин бага байна уу? Байна. Энэ нэгдүгээр өгүүлэмжээ шалгалаа, хоёрдугаар өгүүлэмжээ шалгалаа. Тэгсэн чи энд 2 дахин бага буюу 2-оор үржүүлсэн чи тэнцэж чинь тий. За багш нь дээрээс нь сараацхаас өмнө зургийг аваад тавь. Тэгээд энэ дээр энэ тоо загах гэж бичиглэлээ нарийн байх ёстой, хил зүүн талаас нь нарийн байх ёстой. Энийг өөрчлөхгүй болохгүй юм бэл. Маш цөөхөн тохиолдолд нэг тэгтгэл бутархайгаас илүү гарахгүй байж жоохон хүүхдээ юм. За одоо нөгөө тэгтгэл бутархайгийн заахлаар нөгөө нарийн юмнуудыг мэдрэхгүй маш цөөхөн тохиолдолд багангийн хүүхдээ юм заалаа гэдэг. Гэхдээ мэдээж хэрэг одоо жоохон эрүүл ухаантай юм бол нэр өгүүлбэртэй бодлогон төр зааж байгаа нь өөр байлээ мэлээ гэд энийг үзэж болох байсан. Гэхдээ ихэнх хүүхдүүд тийм их цантай хүүхдүүд би авч дургу тэгэл хайчихдээ. Ер нь их цантай үнийг би өндөр албан тушаал мундаг байгаа гэж өртөөсө бодохгүй. Тэр их цантай хүн дээшээ харах юм бол аюул бол. За дахиад энийгээ тайлбарлая. Тэгээд энэ одоо 3 дугаар ангийн ном дээр байгаа бодлого шүү дээ. Энэ 3 дугаар ангийн хүүхд бодлоо юу? Тэр шүү дээ. За яг хөө энэ аргыг гаргаад өгчүүл ингээд сурчиж магтгүй тэрнээс энээс өөрөөр бол одоо нэмээд хасаад одоо хойно гараад урд нь гараад худлаа таа ер нь бол. За 2 тооны нийлбэр энэ байсан уу байсан? Энэ нэмэх хэрэгэг нь хасах хэрэгэг болно. Тэгвэл x энтэй тэнцвэн чи x оронд энийг аваад ирсэн. За нэг хэлтэй байна шүү дээ. Тэгээ эндээс нь 26-ыг хасаад эндээс нь 60-ыг хассан. 140 хасах 26 гэдэг чинь 114 мөн үү? Тэгсэн чи энэ талд нь энэ харьцангуй нэг гişүн дандаа хаалттай юм. 2 дахин бага буюу тэрийг одоо чи энтэй зүг энэ бол жишиж үзэж штэ энэ 2 дахин бага. Тэнцүү тэмдэг тавихын тулд дүгнэх юм бол 2-оор үржүүлж өгнө. Тэгээ энийг ч бас задлж ярихын тулд энэ байгаа царай нь энэ 2 дахин их юм бэ. Дүгнэхийн тулд 2 дахин багыгаа 2-оор үржүүлж тэнцүүлж ингээ харьцуулж дүгнж болох юм байна гэд энд 2-оор үржүүлж байгаа тайлбарлаж байгаа. Тэгээд эн чинь харьцангуй нэг гişүн. Ерөнхий 2-ыг хасах гэдэг энэ тэгштэглээ бид нар одоо сайн чадна. Тэгээ Y-гээ гарангуут нь Y-гийн хооронд 78-ыг тавиад энд 62 гараад ингээд явж байгаа байхгүй. За энэ бодлого бол нэлээд хүнд бодлого. Энийг бүр 2 3 дахиж бодох хэрэгтэй. Хараад бодчих юм бол тэгээд одоо та нарыг сэргэлэнтэй янз янзын ном авах юм бол одоо ингээд ер нь бол бодлогууд бол ингээд нэх олон янз юм биш. Нэг үндсэн суурийг мэдэх юм бол айгүй олон бодлого гарт орж ирэх боломжтой байдаг ер нь бол. Боломж аз гэдэг чинь өөрөө бэлтгэсэн байвал орж ирдэг. Манай одоо би сая ээжийн талын хамаатнуудаа ярьсан дэ бороод аавын талын хамаатнуудын хүмүүс Москвад амьдарч байгаад орж ирсэн. 27 жил. Тэгэл өрдөөсөө ирээл нөгөө хил устаа. Саятан болно гэж бясалгал хийсэн. Миний инээ түрэл гэсэн. Манай хүүхд бол инээгээгүй. Манай хүүхд гэж хүнтэй муудаа.
Тэгсэн чи яасан? Нээрэнгээс саятан болцсон ш 4 жилийн дараа. Тэгээд тэр болондоо гэд хараад явсан юмныхаа араас хүн зүтгээд идэх юм билээ. Тэгэхээр тэрнтэй адилхан 2 давхар мэрэгчлэлтэй болно. 8-аас 10 саяын цалинтай болно гэдэг л одоо амбиц гэдгийг би монголоор усыг гоё хэлж мэдэхгүй. Тийм зорилгын өдөөс зорилго тавиал урагшаа авах ёстой гэсэн ийм юм ярьж. Би заавал 2 мэрэгчлэлтэй болно. Суур мэрэгчлээсээ гадна IT-ийн мэрэгчлэлтэй болно. Бусдаас илүү цалин аавна, илүү амьдрна л гэж авах хэрэгтэй. Ингээд анханасаа тиймэрхүү байдалтай ингээд өөрийгөө кодлчих юм бол хамаагүй хүнээс илүү сэтгэх нь, илүү үйлдэх нь, илүү гарц гаргалгаа гаргана, илүү амьдрна. За баг цаашлаад ярил зүгээр амьд үлтгэл боломжтой. Тэгвэл наад чи одоо ингээд юу яагаад тахаар үнэхээр бүтэхгүй. Одоо зүгээр нэг яг нарийн ингээд юм авч явахгүй байх юм бол үнэхээр бүтэхгүй. За энэ ерөнхий хасах нэгтэй холбоотой мах чана гэдэг бодлого одоо би цагаан сарын үед юу яасан юм да гаргаж ирсэн. Ерөнхий хасах нэгтэй холбоотой мах чана гэдэг бодлого байна. За би сая нэг өөр анги дээр тавьчих уу яач үгүй юу? 6-аас 9 рүү оруулсан байна. Энэ тий. За 6-аас 9 дээрээс би хураач. За мах чана гэдэг ингэхлээр нөгөө ерөнхий хасах нэг буюу багшийнх нь ярьдаг минутаач хас одоо цагаач юугаа бүхлээж хас бутаргаагач хас гэдэг байдгүй байдаг тий. За тэрнтэй холбож ярина. Тэгээ яг цагаан сарын үед байсан болохоор ерөнхий нэршил нь мах чанах гэдэг бодлого болчихж байгаа. Тэр ууланд алхах энэ төр гээд ерөнхийдөө тэр нөгөө минутаач хас одоо цагаач хас гэдэг ингээд нэг баахан ингээд нэг шилжүүлэхтэй юм байгаа тий. За 3 цаг 30 минутаас 1 цаг 54 минутыг хас гэж байгаа байхгүй. Одоо жишээ нь тэр 397-гийн B дээр бич. За 397-гийн B дээр яаж юм хэр одоо энэ чи 3 дугаар ангид байгаа одоо юу штэ энийг чи бодох арга баг. 3 цаг яг та тэгэл нэг тааж мааж байгаа сэргэлэнтэй бодтгол байх. 1 цаг 54 минутыг хас гэж. За тэгэхээр за энэний нөгөө мах чанах гэдгийг ард нь оруулж ирчээд буцаад энэ рүү оръё. Мах чанах гэж. Тэгээд нэг ингээд бас нэг амьдралтай ойрхон юм дээр тайлбарлал бас бүлээж авах нь амархан байдаг гэж үзнэ. Тэ. За мах чанаж байгаа. За тэгээд энэ мах чанахтаа бас энд бүхэл тоон дээр нэг ярьж үзээд дараа нь одоо минуттай юутэй дээр ярих гэдэг шүү дээ. За эхлээд энэ чанж эхлэх хугацаа, чанах хугацаа, болох хугацаа гэж. За энэ бүхэл тоон дээр ярив. Тэ. Бүхэл тоон дээр минутгүй эхлэх гэж байгаа. Эхлэх нь хизээ юм бүү мэд. Тэгээд чанах гэвэл 2 цаг чана. Тэ. 2 цаг чана. Тэгээд 15 цагт гаргана гэвэл 15-аас энэ x дээр нэмэх нь 2 гэж байгаа да. X тэнцүү 15-аас 2 гэж байгаад x тэнцүү 13 цаг чанж эхлэн гэдэг хин ч гэсэн мэдэн шүү дээ тий. За тэгвэл энэ 13 цагт чанж эхлээд 2 цаг чанангууд 15 цаг болох юм байна гэд энэ үл мэдэгдэх чинь энэ хасагч болгоож. Тэрнтэй адилхан тэгвэл энэ дээр эхлэх гэдгийг олмоор байна. Гэхдээ энэ дээр бүхэл тоон дээр тавихгүй. Чана гэхээр 2 цаг 40 минут чанах гэж. Гаргахтаа 15 цаг 20 минутанд гаргана гэсэн ийм юм. 15 цаг 20 минут гэсэн. За битүү чанагчин дээр тавь. Тэгээд 2 цаг 40 минут чанаа шүү гэдэг тэгэхээр одоо тэгвэл эхлэхээ олохдоо эхлэх тэнцүү 15 цаг яг энтэй адилхан 15 цаг 20 минутаас 2 цаг 40 минут хасна гэсэн үг. Хэдий энэ цагийн зүүнний цаг энэ цаг хугацааны цаг ч гэсэн хооронд үйлдэл хийж болно гэдэг адил. За тэгвэл энэ 2 гишүүн байна уу бэ? Эхнийх нь одоо энэ бүхэл дээр нэмэх нь бутархаа гэдэг шиг минут дээр нэмэх нь цаг дээр нэмэх нь минут гэж задарна. Энэ болохоор цагаачхас минутаач асуух байхгүй. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол энэ нэг гишүүн. Нэгжийн төвчний үед 2 гишүүн болно. Тэгэхээр одоо бид нар нөгөө нэг хасах 5 тэнцүү хасах 1-ийг үрждэг нь гэчээ 5 гээд
хасах нэгийг үржигдэх нь 4 дээр нэмэх нь 1 гэж болдогтой адилхан. Хасах 3 бүхэл 2-ны 1 гэдэг чинь хасах нэгийг үржигдэх нь 1 бүхэл 3-ны 1 гээд хасах нэгийг үржигдэх нь 1 дээр нэмэх нь 3-ны 1 гээд нэгийг хас 3-ны 1-ээс хас гэдэгт адилхан юм гарч ирэх гээд байгаа байхгүй юу? За энэ олох гэж байгаа тэнцүү энэ 15 цаг дээр нэмэх нь 20 минут цагаа час минутаа час гэж байгаа. За тэгвэл энэ хасах 1 гэчээд 2 цаг 40 минутаа энэ чинь 1 тоо штэ. Тэгэхээр энэ хасах 5-ыг үржигдэх нь хасах 1-ийг үржигдэх нь 5 гэж байгаатай адилхан задлаа. Нэгжийн төвшний хувьд задлангууд 2 гишүүн болчихж байгаа. 2 гишүүн болонгууд эн чинь сөрөг 1 болж байгаа байхгүй юу? Ерөнхий сөрөг 1, ерөнхий хасах 1 болчихж байгаа. За тэгвэл ядчил одоо ингээд холимог хасах байх юм бол цагаа часах юм бэ, минутаа часах юм бэ гэд мэдээд авчиж байна. Хасах 1-ийг 2 цагаар ч үржүүлнэ. 2 цагаа час хасах 1-ийг 40 минутаар ч үржүүлнэ. 40 минутаа ч хас гэж. За тэгвэл энэ урд талд нь 15 цаг нэмэх нь 20 минут байж гэнэ байж. Нэг 20 минут. За 20 минут гэдэг ямар ачиж болно шиг үү? 20 минут байна уу бэ? За тэгвэл энэ 15 цаг нэмэх нь 20 минут байна уу бэ? За энд жоохон тусгаарлах зураас тавихгүй болоо багш нь жоохон зайгаа жоохон тактикгүй авч явж байна. За тэгвэл одоо бүхэл тоонууд буюу энэ 15 цагаас 2 цагийг хасахаар энд 13 цаг байна уу бэ? Ингээд 20 минут хасах нь 40 минут гэхээр энд хасах 20 минут болчихж байгаа байхгүй юу? Тэгвэл нэгийг бутлах буюу бүгдээрээ эндээсээ нэгийг бутлаад ороод ир. За энд үргэлжлүүлээ. Энд үргэлжлүүлээ. Энд үргэлжлүүлээ. Тэгвэл энэ 13 цагийнхаа 12 цаг дээр нэмэх нь 1 цаг буюу 60 минут гэд оруулаад ирнэ. За энийг яаж задлсан бэ гэхээр зүгээр ингэж тавьчихна. 13 цагийг 12 цаг дээр нэмэх нь 1 цаг буюу 60 минут гэд оруулаад ирнэ. Тэгээд нэмэх нь 20 минут, хасах нь 40 минут гэчихэж байгаа. За энд жоохон нэлээ. Энд хасах нь 40 минут шүү энэ минут. Гээд энэ тэнцүү 12 цаг энэ 80 минутаас 40 минут гасахад 40 минут. За тэгвэл эхлэх нь 12 цаг би энэ цаг гэхийг бичгээд бүрнэ. 12 цаг 40 минутаас эхлэх юм бэ. Тэгээд 2 цаг 80 минут гэхээр 1 цаг 20 минутаас 40 минутыг хасахтай адилхан юм байна. Тий. Тэгвэл нөгөө нэг 20-оос 40-ыг харж болохгүй байсан тий? Тий. Тэгээ хасах гарах гэдээсэн шүү дээ тий? Хасах гарах гэдээсэн үү? Тий. Тэгвэл эндээс нэгийг задлах нь зөв үү? Энэ 13 цагийг 12 цаг 60 минутыг задлж болно тий? Болно. Тэгэнгүүт 80 минутаас 40 минутыг хасахаар 40 минут гарах уу? Гарна. Ингэсэн багхгүй. Ингэвэл болж гин үү? За тэгвэл бидний мах чанаж эхлэх хугацаа нь 12 цаг 40 минут байсан. 2 цаг 40 минут чанана гэдэг чинь энэ хоёрыг нэмлэхэд 14 цаг болчихж байна. 14 цаг дээр 80 минутыг нэмнэ гэхлээр 14 дээр нэмэх нь 60 дээр нэмэх нь энэ цаг тий 20 минут чи 15 цаг 20 минут болж байгаа тий 80 минут чинь 14 цаг дээр нэмэх нь 80 чинь 60 минут дээр нэмэх нь 20 минут мөн үү? Тэгээ энэ 15 цаг болж гин үү? Тэгэхээр нөгөө нэгийг задалдаг штэ. Одоо нөгөө бүхэл тоноос нэгийг задалж байгаас одоо юу яадаг? Тэрнтэй адилхан 60 минутаа 1 цаг гэсэн ч болно, 1 цагаа 60 минут гэсэн ч болно мөн үү?
Тэгэхээр энэ дээр ерөнхий хасахныг гэж хичээл орж байгаа. Ерөнхий хасахныг буюу минутаачас цагаачаас нэгдүгээр нэмэгтгүүнээ час гэдэг өчтөр урддрын хичээл дээр ч үл орсон шүү дээ. 800 төгрөгнөөс 500 төгрөг хасдаг тий. Тэрийг дахиж нэг заавал заах юм уу? За тэгвэл ерөнхий хасахныг гэж хаад бүгдээрээ бүр нэг ингэ зэрэгцүүлж жаад нөгөө нэг чилжүүлгийг заадаг шиг ерөнхий хасахныг гэхээр ер нь юун дээр юу яригдаад байна гэдгээ дүгнээд бодож үзэж болно шүү. Тэгээ заавал энд дүгнж бодохгүй та нар өөрснөө бас ингэ том хүн шиг дүгнээд бодоод хэрэгтэй тий. За ерөнхий хасахныг гэдэг бол одоо энэ дээр 5-аас хасах нь 3 бүхэл 2-1 гэхлээр 5-аас хасах нь 1-ийг үрждэг нь 3 бүхэл 2-1 гэж ингэж бичиж болно тий. Хасах 1-ийг 3 бүхэл 2-1-ээр хасгаар тоогийн тоогоор үржүүл тэмдгийн тэмдгээр үржүүлээ буцаад хэвээр авахгүй. Тэгвэл хасах 1 гिचээд 3 бүхэл 2-1-ийг 3 дээр нэмэх нь 2-1 гिचээд тэгээ энэ хоёр гишүүн болонгууд энэ чинь хоёр юмд хамаатай бүхлээж хас траач хас гэдэг байгаа шүү дээ. За ядаж 6-аар харцсан юм чи бүхлээж хас бутгаагач хас гэдэг. Тэгэхээр ерөнхий хасах 1 гэдэг бол эхлээд зүгээр хасах 1 байж байгаа дараа нь 3 дээр нэмэх нь 2-1 гэдэг. Нөгөө энэ тоогоо олон гишүүнт шиг болгонгууд ерөнхий буюу 2 юмд болж байгаа. Энэ тоог олон гишүүнд болохын тулд эн чинь нэмэхээр харагдах хэрэгтэй олон гишүүнд болохын тулд задрахын тулд урдаа хасах тэмдэг баг. Нөгөө хасах тэмдгийг тусгаарлаад тавьчих болно. Тоог 1-ээр үржүүлэхээр тэр 50. Тэгээд эндээс 5-аас 3-аач хас 2-1-ээс хас гэдэг. За тэгвэл 800 төгрөгөн дээр ахаад яриа 500 төгрөг хаслаа 300 төгрөг үлдэхүүлдэн 800-аас 1 удаа 500 хас гэдэг утгаар нь биччихэд 800-аас 500-аа 350 дээр нэмэх нь 150 гэд бичингууд урд нь бол зүгээр хасах 1 байсан бол одоо хоёр юмны ерөнхий энд хоёр гишүүн салгацсан. Ерөнхий буюу хасах нь 300 нэгдүгээр нэмэгтгүүнээс хас хоёрдугаар нэмэгтгүүнээс хас буюу энд ч 300 гарна энд ч 300 гарна. Тэгэхээр энэ олон гишүүн нэг гишүүнтэйгээ ер нь холбот тайлбарлах буюу энэ нэгийг ингээд хоёр гишүүнтэй салангууд олон гишүүн хэдэн ч удаа бүр 500 удаа нэг гэсэн ч болно шүү дээ. 500 удаа нэг хасаар байгаа 500 болно шүү дээ. Ер нь бол тий. За тэгвэл тэр 500 хоёрхан одоо гишүүн задлсан бай. Тий. Тэгэнгუთ хоёр ч ер нь олон тоон дээр ороод ирэхэд ерөнхий болоод эндээ ч хамаатай эндээ ч хамаатай гэдэг гэж. Тэгээ энэ дээр нөгөө одоо мах чанахтаа балчны орж ирсэн үү? Мах чанахтаа цагаа час минутаа час гэдэг нь шүү дээ. Тэ? 15 цагаас одоо 1 цаг 20 минутын өмнө ирээрэй гэсэн байж болно тийм үү? Тэгвэл 15 цагаас одоо 15 цагаас тэмцээтэй гэж үзье заяа. Тэгэд цаг 20 минутын өмнө ирээрэй гэсэн бол яах нь энд хасах 1-ийг үрждэг нь 1 цаг 20 минут гээд энэ ер нь бол ингээд 1 гишүүн гэж хугацааны нэгжийн төвшний хувьд 2 гишүүн гээд нэмэхээр салгангууд энэ чинь 2 болонгууд 2 юмных гэхээр ерөнхий гээд аль алиндаа хамаатай ерөнхий 1 болоод тэгээ 15 цаг хасах 1-ийг 1-ээр ч үржүүл 1 цагаач хасах 1-ийг 20 минутаар ч 20 минутын ч өмнө ирэх гэсэн үг шүү дээ. За тэгвэл энд хэдэд ирэх үү? Энд 14 цаг хасах нь 20 минут гэж хугацаа байхгүй. 14 цагаа яах вэ? 13 цаг дээр нэмэх нь 1 цаг буюу 60 минут гэдэг бичиж байгаа. Тэгээд 13 цаг энэ 40 минут мөн үү? За тэгвэл 13 цаг 40 минутаас очих юм байна л гэсэн ийм юм яригдчихэж байгаа байхгүй юу? Энэ. За нэг тэмцээн болох гэж байсан. 15 цагаас тэмцээтэй. Тэгээ цаг 20 минутын өмнө ихэд яаж хийж байгаа л ингээл очно л доо. За тэгвэл 1 цагаа чухраа 20 минутаа чухрах буюу минутаа час цагаа час гэдэг буюу энэ ерөнхий хасах 1 гэдэг чинь хичээл номер 1 дээр тоогийн тоогоор тэмдгээр гэдэгтэй адилхан ботчоод
Тэгээд арын тоогийн тэр тоог 500 350 дээр нэмэх нэг гэж задлж болно. Цаг минутыг салгаж болно. Бүхэл бутархайг нэг байсан тоог нэгжийн төвшний хувьд задлахаар нөгөө хасах нэг чинь ерхий хасах нэг болж байна. Гээд ерхий хасах нэгэнд нэг цагтаа чамаатай 20 минутанда чамаатай гэдэгтэй адилхан байж байгаа байхгүй. Тэгээ ингэж гаргаж ирнэ. Тэгээ ерхий хасах нэг гэж байгаа нэг тийм хичээл би одоо гаргаж ирж байгаа. Тэгээ тэр нь тийм угсраа тоо гэдэг чинь нэгжийн төвшнийхөө хувьд 2 гишүүн болчихж байгаа. Тэрнээс үл угаасаа нөгөө хугацааны хувьд одоо цаг хугацаа хэмжсэний хувьд бол 1 гишүүн болчихж байгаа. Иймэрхүү ялгаагаа мэдчихэл юм бол дараагийн хичээлүүд аюул амархан. Тэгээ одоо энэ ингээд тэр дээр байгаа нэгжийн бодлогууд энэ тэр ингээ явж итэл чинь ингээ болохгүй байгаад ирвэл 60 минутыг биш 1 минутыг 60 секундыг задлал чинь 1 цагийг 60 минутыг задлал чинь 1 хоногийг 24 цаг гэдэг ингээд ижил нь задлаа явчих шүү дээ. Тэгэхээр одоо эдгэр чинь ингээд нэг тааж магаал цаас аль нь юу юм болоо энэ төр гэж мэдрэлийн ядарганд орохгүйгээр бодох боломжтой болж байна тий. За энэ дээр одоо бүр 3 дугаар ангиас ороод ирсэн зүү тогтол гэдэг нэг юм байх. За тэгвэл ингээд буурсан зүү тогтол энэ 2-2-оор буураа явцсан юм бэ ч юм уу ийм ийм нэг зүү тогтолцоотой тоонууд ингээд байдаг юм бэ гэж. За байж болно. Тэгсэн чинь тэр дараалал гэдэг одоо юунд хамаарна? Дараалал гэдэг сэдв буюу 5 дугаар ангид орж ирдэг сэдв. Тэгтэл зэрлэг орж ирсэн сэдв. Дараалал. За дараалал гэхлээр наад зэрлэг орж ирсэн сэдв чи одоо гээд ойлгохдохгүй. Одоо тэр нөгөө эндранил гэдэг нөгөө мундаг хөгч 9-р геометр дараалал багшаа ирээд олсон хөгч. Тэгээд тэр нарийн ширээ юмнуудаа анхдагч танилцуулгуудаа гаргаж ирээгүй баахан хойлон бантаа. Тэгээд тэр чинь одоо багш нь стандарт одоо ингээд ер нь энийг бас жоох монгол үг хэрэглэх л ёстой. Гэхдээ яг одоо стандарт гэдэг стандарт бус гэд салгаж жагаад ботсон. Тэгэхгүй л одоо яг энэ 5 дугаар ангийн дараалал дээр бүр жанхуу шиг юм орж ирсэн. Багш Ронингээ бас начингээ нэг эндраны гэдэг хурцгийн. За. Яг Яасан баа энэ энд ингээд арай байхгүй шүү. Зөвхөн хүүхдэр наа. Багш нь ярьж л бичлээ хамаагүй. Тий. Яар. За дараас нь тоонууд гэвэл энэ А1, А2 ярээр А3, А4. Тэгэхээр А1 нь 1 юм бэ? Тэгээд энэ 7 буюу 2-2-оор нэмэгдчихв. 2-2-оор нэмэгдсэн байгааз. Тэгжүү. Тийм ээ. 2-оор нэмэгдэхээр 9-гээ тавьчих. Тэгээд наатаа чинь томьёог хараад бол ботход хэцүү. А-н тэнцүү А1 дээр нэмэх нь дээр энэс хасах нэг томьёо байгаа. Ик хаагаараа. Тэгээ энэ томьёог хараад бол ботход хэцүү ер нь бол. Утгаар нь мэдэх ёстой юм өстой. Тий. За тэгвэл багш нь нөгөө нэг шон тоосон завсар тоолно гэж яриад байдаг шээ тий. Тэг тэрийг ашиглаж. За энэ А4-ыг олъё тий. А4. А4 гэдэг бол А1 энд 1 байна уу? Энэ 1 байна тий. А1 1. Тэгээд Д гэдэг. Энэ Д гэдэг нь энэ ялгуур байхгүй юу? Ялгуур. Ардах гишүүнээс өмнөх гишүүнийг хасгаад 3-аас 1-ийг хаслаа 2, 5-аас 3-ыг хаслаа 1 ялгуур гэдэг. Тэгвэл энэ Д гэдэг дээр нь 2-ыг тавиад энэ дээр энэ одоо энэ 4-өөс хасах нь 1 гэж байгаа байхгүй. За тэгвэл энэ А4 дээр энэ 7 дээр хилтэлтэй энэ 7 гар ши тий энэ явсаар байгаа. Юу нэмэгдэж орж ирсэн бэхээр А1 дээр нэмэгдэж гэнэ үү? Дэн хэдэн удаа нэмэгдэжээ? 3 удаа нэмэгдэж гэнэ үү? Юу 4 хүртэл ардаа дуутаа наараа 4 хүртэл 3 удаа нэмэгдэж байгаа үсэ тий? Тий.
Тэгвэл А4 бол энэ тэнцүү эхний тоон дээр одоо эдрийн нийлбэр чи энэ болж шүү дээ тий. Эдрийн нийлбэр чи энэ болж байгаа үсэ тий. А1 байна уу бэ? Нэг тий. Тэгвэл нэг завсарт 2 тоо байна уу? Нэг завсар болгонд 2 байгаа үстэй. Тий. Тэгвэл 4-өөс 1-ийн хооронд нөгөө завсар тоолно, шон тоолно гэдэг зөв байна уу? 3 завсар байна уу? Анаг зэрэг нөөний индрааник гэсэн үг тий. Томрах ингээ өөрийн аймаг итгүүтэй. Тэгээ томрах жоохон хотрогцсон тэгээ тэр индрааник гэдэг охин ингээ жоохон ингээ шатрын дугаар руугаа яваагүй жоохон амар утсан. Ингээ уцаа үзээ жоохон тэгсэн. Тэгээд шатрын тэмцээд орсон чи тэр шатрынхаа тэмцээнд нь цаат орсон. Тэгээд хичээл хамгийн сүүлийн ахын нахгүй юу? Хичээл дээр бүгдээ энэ. За тэгвэл энэ А1 угаасаа нэмэгдэн тийм үү энэ? Энэ А1 энэ чи А1 энд байгаа үстэй. А1 энэ А1 тий. Тэгээд нэг завсарт 2 тоо байна уу? Нэг завсарт 2 тоо байгаа үсэ тий. Тэгвэл завсар тоолно, шон тоолно гэхээр 4-өөс 1-ийг хасахаар завсрын тоо гарах уу? Гарна. Тэгээд нөгөө нэг тоолно гэж яриад байгаа чи ийм учиртай байхгүй. Тэ. Тэр тоо энэ яг нөгөө дараалал дээр орж ирж байгаа мессеж буюу дарааллыг амархан болохын тулд шон тоолно, завсар тоолно гэж яриад байгаа нь энэ учиртай шүү. За завсар тоолыг гэвэл 2 тооны ялгуур завсар болж гин үү? Болж байгаа үстэй 3 завсар байна уу? Байна. 1 завсар, 2 завсар, 3 завсар байгаа үсэ тий? Байна. 4-өөс 1-ийг хасахаар 3. Тэгвэл нэг завсарт 2 тоо байна уу? 2 гэдэг тоо. Тэгвэл одоо нөгөө томьёо буюу бид нар томьёо цэжлэхэд төвхтэй гэдэг байгаа томьёогоо утгаар нь цэжлэж байгаа буюу яг энэ томьёо зөв тий? За томьёоны ихэнд А1 энд байж гин үү? Байж тий? Тэгээ нэг завсардах тоо мөн үү? Нэгжид оногдох юм читгүүнээр нэг завсарт 2 тоо байна уу? Байна. Тэгвэл энд 3 завсар гэдэг нөгөө шон тоолн, завсар тоолн гэж яриад байсан чи одоо хэрэг болж гин үү? Бага. Гэт 3 завсар гэд энэ 7 ингээд хариунд гарч гин үү? Гартын. Ингэж бодвол наад юу чин өрдөөс арифметик параметр чи аюу амархан бил. Тэгээд буурах арифметик параметр гэхээр нэг томьёон дотор ороод судалтай явчихна. Тэрэн дээр яадаг вэ? Нэгтгэх тэмдэг эзнийх нь өмнө тэмдгийг тавих буюу нэг завсарт хасах тоо гэж тэр нэгтгэх тэмдэг эзнийх нь өмнө тэмдгийг энэ төр гижээд наадах чинь номонд нь оруулах юм а. Тэрнээс томьёо цэжлэг тэндээс төөрөлдөж гүгээд ээж болохгүй гэсэн ийм санаатай. Наа чи мессеж нээчил орсон. Тэгээд энэ дээр ингээд өөр юмэр энийгээ олигтой заачиж чадаагүй ээжэж баахан стандарт бас ингээд холион бант юм а. 5 дахь ингээд оруулаад ирэн заяа. Энд холимог сөөлчсөн. Мика сөөлчсөн. Салаавчилсан тэргээд янз одоо игээтэл гарын салаач нэр. Бүр ингээд ийм баахан жанхуу оруулаад ирсэн. Ингээд 5 дугаар ингээд номон дээр. За арай дээд ангууд нь арай л гайгүй л. Эхлээд энийг заана. Арифметик прогресс буюу жигд нэмэгдсэн прогресс эсвэл хасагдсан. Геометр гэвэл өссөн, үржсэн, хуваасан байдаг байхгүй юу? Тий. Тэгээ эхлээд энийг заачаад дараагийн юм заах асуудал ингээд баахан жанхуу оруулаад ирсэн. Ийм байгаад байна. Тэгэхээр өрдөөсөө одоо та нарын хувьд бол хичээлээ бүр анханасаа үзэж байгаа юм шиг тэгэн гуйтаа тэр номон дээр байгаа бодлогонуудыг ижил бодлогоо бодоод өөрснөө хөгжүүлээд явах хэрэгтэй гэсэн ийм санаа яригдана. Тэ? За өнөөдрийн хичээл дээр дүгнээд ярих юм бол нэг холимог бутархайгаа ярьсан буюу ядчил энгийн төвшөнд аль алийг хасах юм бэ гэдгийг ойлгож авснаа байсан. Тэгээ аль алийг хасах буюу энд ингээд цуг хасж байгаа юм чи бүхлээж хассан бутархайгаа ч хассан гэдгээрээс ойлгоод авчина. Тэ? Тэгээд энд 2 гишүүн байсан. 2 гишүүндээ нэмхийн бол нэмэхээр задлчин. Сүрэг гишүүн бол хасхан ч бүхлээж хас бутархайгаа ч хас гэдэг дээр байна.
Тэгээ тооны өмнөх тэмдэг хойно урд оржуулна. Тэмдэгтэйгээ явна. Гэт ингээд наатаа хөгжүүлээд бодчихно. Тий. За энэний дараа юу орж ирсэн бэ гэхээр тий. За энэ уснаас хуурай гарах энэ хасах X-тэй энэ бодлого их юмгүй. Тэгвэл нэмэх X байх хэрэгтэй байна. Яа, нэмэх X байх хэрэгтэй байх хэрэгтэй. Энэ хасах нэг чинь хоошоо хуваах болоод ингээд гарах буюу энгийн одоо амархнаар нь бол энийг бодчих. За энэ дээр 40 сурагч зураг солилцсон гэж байгаа. Энд одоо яг номон дээр ингээд тэр аргумент нь тийм байна. Нэг ойлгохгүй. Ойлгох. Ингээд та мик хаагаар гэрээ юу өсөө оруулах. Тэгээд энэ дээр энд зоос тавиад үзээрэй. Зоосон дээр 50 100 удаа шид. Тэгээд тэмдэглэсээр угаад ингээд бараг л ойролцоо ингээд 50 дөхтгий. За энд өгүүлбэртэй бодлого. Энийг бол 2-3 удаа бодчих хэрэгтэй шүү. За тэгээд энд мах чанга ерөнхий хасах буюу цагаачаас минутаачаас гээд ерөнхий хасах нэг дээр бүхлээчаас бутаргаагаачаас нэгдүгээр нэмэгдэхүүнээс хоёрдугаар нэмэгдэхүүнээс цагаачаас минутаас час буюу эхлээд ерөнхий нөгөө уснаас суурай 50-га 2 энэ 500-га 2 нэмэгдэхүүн задлцсан чинь нөгөө хасах нэг чинь ерөнхий хасах боллоо гэдэг ингээд наад ингээд мөнгөн дээр ч гэсэн ингээд бас амьдрал дээр ботход нэрээ 300 төгрөг гарах юм биш тэгээд ингээд шүү дээ. Ер нь бол. За юм байна. Хичээл хэр ойлгосон? Ойлгосон багшаа. Ойлгосон. Хүүхдүүдээс төрүүлж мэдээллүүдийг өгч байгаа шүү. Яа, тэгээ ээж аав нар айгүй хүүхдүүдээ ингээд чиний шугангүй орчныг айгүй сайн бүрдүүлж өгөө. Та дулаач. Одоо хүндлэнгөөс юм яриад хажууд нь юм яриад яавал манай ээж аав нь ном уншвал хүүхд нь ном уншина. Толин тусгал. Уран дууцээ тэгээ шинж. Тийм ээ, хэцүү юм бэ? Багтаа хоёр нь хичээл авахгүй юм уу? Авахгүй дөрөнд орно хичээл. Бас маргааш орох юм уу? Үгүй одоо ингээд юу дөрөнд орно шүү. Бүтэн сая өдөр. Тэгээ маргааш нөгөөдөр хичээлээ өөрсдөө давт. Энд чи үстэй божооч. Тэр санаалаа зүгээрээ л та. Нийтийн соёл гэж байгаа. Бусдыг хүндэтгэх гэдэг асуудал дээд зэрэг. Би хэлээд байгаа хүн чанар нэгт, хоёрт нь эрүүл мэнд, гуравт нь боловсрол. Тэгээ хүн чанартай хүнд бол ном уншихаас өөр гарц байхгүй. Цаг болц ном авч уншаараа тэгээ бүгдээрээ шинжлэр заавал номтой ороороо ядаж ном авах мөнгөө цуглуулчаа дараа нь авсан ч болно. Шинэ ондоо шал өөр хүн болоод ном уншдаг хичээлээ хийдэг хүн болоор гэж өрөө. За оны дараа уулзъя баяртай. Баяртай. Баяртай сайхан амраараа та нараа бас азтай байгаа шүү. Хүүхдүүдээс нь утсанд хальтрахаас ингээд хичээл дургу бол утас руу хальтраад байгаа. Одоо ингээд хичээл давтаж болохоор юм гарч ирж байгааг барьж авъя шүү. За баяртай. Баяртай. Хичээлээ давтаж шүү. Шинжилээрч давт. Их цантай бай.